Сайн байна уу? За юу вэ да? Тайван сайхан да. Юу хийвдэ? Оо. Стой сони юмгүй л юм. Тий. Хойлоод бас ойрхон бичсэн хичээлгүй те. Өөрийн чинь чаленж хэрвэн да. Юу вэ таг мартцсан ш тэрийг. Юу вэ? Нэг ихний 3 хоног гүйч чадсангүй гүүнэдтэй мэдтэй гэж бичээл таг мартчих. Ааха. Дахиж санаагүй. Би бас ижлэхийн ерөөсөө. Одоо шалтгаал да уус шалтгаалтай л орш штэ. Энд жод энэ 7 хоног штэ. Нэгтгэж штэ. Тэгээд яг энэ 7 хоногт яг эхлэе гэж бодож өнөөдөр ингээ нэгт хөнгөрч байна. Хойл арай хүн юмар хэлсэн үү? Харин тийм ээ. Би бас тэгж бодоод. Ингээд нэг юм гэр мэртэй амжуулчиж болохоор ч юм уу ажил дээр амжуулчиж болохоор юмар эхлээд тэгээ тэрийг хөндрүүлүүлгээд жишээлбэл би одоо өнгөрсөн 2 хоногт угаасаа гүйж амжихгүй би яг өглөө 7-оос орой 12-ны хүртэл ажилдаа ажиллаад тэгэхээр ажиллаад дуусаад тэгээ тэр л уулын челленжлтэй тий. Тэгтэл л жоохон хэцүү. Би чамаа яг нэг зургтай байгааг чи харчаалаа. За. Би ганцаараа биш үү? Манай өмбөс амжихгүй л байгаа байх. Челленжийн талаар өстө тааг мартчихъя. Гэтэ үлдсэн хоногуд та. Тийм 7 хоног чамаагүй яг олон тасралтгүй яг нэг хэд хоног хийж үзээд ядаж 14 хоног биш юм а гэхэд тэгээд дуусахгүй л гэж бодсон. Амар 14 хоног гүн мөн ямар өөрчлөлт гарах нь уу гэл амар том юм ярьж байгаарэ. Тэг шүүгээс. За яах тэгэл энэ бас нэг челленжний нэг хэсгэлтэй. Тийм. За би болохоор яг тийм хүнд юмар хэлчихвэл дараагийнх нь ингээд угаасаа амар амархан болоод ингээд явчих واخ гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бас дотоод өлсөн байл та. Тийм ээ. За тэгээд ажиллаа хийж байна уу? Тийм ажил. Тэг яаж яагаад яг эд ажилдаа сая зүгээр л нэг наадмын нэг амралтын үе үеэр таарсан бол бас яг гой гүйж мөж амжих байсан юм болов гэж хайлт бодсон. Гэтэ шалтгаал да. Чамаар сонсох. Надаар их олон юм байна. За. Би ер нь өнгөрсөн 7 хоног жоохон завгүй байлаа. Тэгээд жоохон юм өөртөөгөө зөрчилдсөн 7 хоног байлаа. Амарсан штэ. Яасан бэ гэсэн чинь би яг нөгөө бас нэлийн удаан амарсан штэ. Би ч яг 6 сарын ихээр амарч эхлээд тэгээд сая 8 сарын ихээр ажилд орж байгаа байхгүй. Тэгээд бодохоор би баг 2 сар амарсан. Тэгээ би яг тэр үеэрээ би л нэг амарч байгаа гэсэн шиг нөгөө нойрны химнэлээ бүр алтчиж заяа. Тэгээ сая бүр ингээд нөгөө засчий гэд хичээгээд өнгөрсөн 7 хоног бүр ингээд зөрчилдөөнтэй амар хэцүү байла. Тэгээ ингээд нөгөө засаж болтгүй бүр ингээд юу яагаад унтж байгаа цаг нь ер нь өслөр болохгүй л тийм өслөр тийм 3-аас 4 цагийн хооронд унтаад би яг 1-2-ын хооронд сэрээдсэн байгаа байхгүй бүхэл бүтэн 2 сарын турш тэгээд явчихаар чи яаж би 7 хоног засгав дээ. Тэнгуут яг ингээд нөгөө маргааш нь ажилгүй байгаа тохиолдолд бол ингээд шүн унтж байгаагаа зүгээр ингээд сайхан мэдрээл юм үзээл маргааш унтах юм чинь гэж бодож байгаа байхгүй амралтын үеэр яг маргааш нь ажилтай нэг юм санаа зовох юмтай болчоор шүн унтахгүй байх нь асуудал болж ирж байна. Тэгээд яг ингээд нөгөө ингэж бодогцсон бас. Ер нь ойлгомжтой л хальтаа бас энэ зовлон мэддэг юм байдаг л ингээд нэг юм шүн унтахгүй байх нь өөрөө ингээд хамаг юм сүрэг юм амар их бодогдуулдаг гэх юм уу ингээд зөрчилдөөн үүсгдэг ийм төгшөмтгий юмн санаа зовмтгой уууд яг шүн болж өнгөрч. Тийм юм уу. Тэгээ одоо би ингээд шүн бодож байгаа юм унтахгүй байгаад амар стресстэй байгаа ингээд цээжин дээр ингээд нэг юм яа ингээд унтчвал маргааш ингээд эрт босоод юмнуудаа амжуулчихна да гэж бодглохлоор ингээд цээж хар ингээд юмар дүүрч байгаа юм шиг заяа. Тэгмээд яг тэрний хажуугаар дандаа нэг юм амьдралын болохгүй юмнууд ингээд амар их бодогддог. Одоо ингээд амар эрт унтахаас одоо жишээ нь би 10 орой 10 гэж унтахынхаа өмнө хөвтгтэй айгүй эрэг юмнууд бодож байгаа байхгүй юу? Жишээ нь маргааш нэг амжуулчаад ингээд за ер нь ингээл гоё банда гэл нэг юм эрэг юмнууд бодогдоод тэг яг юм 3-4 үед унтаж чадахгүй хөвтгээрээ яа тэр ч асуудал энэ ч асуудал энэ ч гэдэг яг нэг юм сүрэг юм дээр амар төвлөрт юм л. Тэр нь бас ингээд нойргуудж байгаа ч юм уу нойрны асуудалтай хүмүүсийн хамгийн том юу юм шиг санагдсан. Тэгэл ста бүр амар зөрчилдөөнтэй. Тэгээд яалтчгүй хагас утсан санд яг өглөө эрт дэс орой шүн ингээд ажил дуусч байгаа учраас хагас утсан саны нойр хамаагүй гайгүй. Тэгээд яг нэг ингэчүүл болно би гайг болчдөг байхгүй. Тэгээд энийг л олж авчихдаггүй яа. Засварлаа жоохон хэцүү байдаг тий. Тэгээд одоо өнөөдрөөс эхлээд нойр хамаагүй дайггүй бахах гэж бодож байна. Нойр гайгүй байгаасаа гэж бодож байна. Гайгүй байгаасаа. Наа чи бүр ингээд
манай гэр бүлийн хамгийн том асуудал заяа бүр ингээд яг ярьсных ингээд би ажигласан тэгээд хэрэг болж магадгүй нэг ганц хоёр юмнууд хийхий заяа. Ер нь бол ингээд бид хоёрын хамгийн том асуудал байхгүй төвшөө тэрийн. Тэгээд бид хоёр баг ингээд нийт ингээд хамт байсан хугацаанд ганцхан удаа л яг ингээд нэрэн мессежийн сэтгэлээсээ салъя гэдэг юмны талаар ярилцсан байхгүй юу? Тэр нь төвшөөгийн нойр заяа. Тэгээд би анхандаа бүр ингээд ерөөсө төвшөөгийн талаас ерөөсө боддгоо. Ингээд зүгээр л ингээд ийм амар хариуцлагагүй өөртөө нэг ийм баундари тавьж чаддгүй. Одоо ингээд тийм ер нь төвшөөг амар их буруутгадаг гэсэн гэх юм уу хин дээ. Тэнгүүт одоо ингээд бодохоор ингээд яг нэг юм нойрны хим алдагдах үеуд угаасаа л тохиолддог шүү дээ. Одоо жишээ нь ингээд 2 сар 1 сар мараа амархаад ингээд угаасаа амарч байгаа үед бол ингээд өвч өмнө хүссэн цагтаа унтаал хүссэн цагтаа сэрэл. Тэгээд төвшөөгийн талаас бодохоор бүр ингээд аль 10 жилээсээ өдийг хүртэл гээд тэнгүүд амар олон жилийн дадал зуршил. Тэнгүүд ингээд тэрийг ингээд засыг гээд хэд хоногт магадгүй маргааш ингээд шууд засчих гэхээр амар хэцүүсэн байгаа байхгүй. Тэгээ ингээд надад нэг удаа ингэж хэлээд чи намайг ингээд амар амархан зүгээр амар хүслээрээ ингээд унтахгүй хүслээрээ ингээд шүн унтаад өдөр сэрээд биш бүр амар баг үүрээр унтаад өдөр оройс ирээд хүслээрээ чи намайг ингээд ингэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд би бүр ингээд шүн ингээд унтахсан гэж ингэж хичээх ингээд тэгээд шүн дээр орж ирдэг муухай бодлоо тэгээд тэр амар ганцаардаг мэдрэмж юу нь бол амар муухай. Би нэг амар өрөө байгаа юм биш гэд нэг тиймэрхүү утгатай юм ирсэн чинь би нэрээс энэ хүнийг ойлгохгүй юм болов уу гэж бодоод за тэгээд гүйгүүл явж исэн чинь би нэг 2 сар нэг гэрээсээ гарахгүй нэг амар юм орсон доо. Тэгэхэд би бүр яг амар төвшөөг ойлгосон зав. Би бүр яг 2 сар гэрээсээ огтхонж гараагүй бүх юмудаа ингээл захиалж мхайлал тэгээд дэлгүр гарах шаардлагатай боллоо гэд. Тэгэл бүр ингээ хүссэн цагтаа унтаал хүссэн цагтаа сэрээлсэн чинь тэр бүр ингээ дадал болсон. Тэгээд бүр өсвөрөө дахиад 1 сар ингээд ажилдаа орох хэвээр ирнэ ингээд 1 сар ингээ сунгаад сэрж чадахгүй яг ингээд тэр ирчрээ явцсан шүү. Тэгэл би би яг 2 сар ингэж нойраалтаад ингэж хэцүү байхад төвшөөд бүр амар жилийн хэцүү байсан юм байна. Тэгээ би төвшөөд хэцүү байгааг нь ойлгоод тэгээ бид хоёр хамт засгаж амар хичээгээд тэгээ одоо тундаж өг. Тэгээ тухайд надаа ингээл би өглөөс ирээл орой ажилдаа ирэнгүүт төвшөө намайг ирэхэд баг заримдаа мундчихдаг. Тэгээ би ингээд хамт ундах гингүүд төвшөө актив цаг нь эхлээд ажиллаж хийж идэг гэх нэг орон зайд хамт байгаа ирнэ ингээд шаал ингээд ийм тусдаа хоёр өөр хүн амьдраад байгаа юм шиг амар юу цуг амьдрах гэдэг нийтлэлтэй ирнэ хоёр өөр амьдрал яваад байгаа юм санагдаад дүүсэн. Амар дэжиг болцсон. Юу л юм бэлээ? Одоо ингээд би болохоор тэр 2 сараа яаж давсан гэсэн чинь ингээд шууд маргааш нэг ажилдаа 8-аас босох хэрэгтэй, 9-аас босох хэрэгтэй гэдэг дарамтаа шууд тавиад эхэлчихсэн юм билээ. Тэр амар бурамжсан гэсэн. Зүгээр л нэг 1-2-оос сэрээд тасцсан байгаа бол за болий маргааш ядаж ганцхан цагийн хүмүүс ирчээ гэл амар нэг юм easy өөртөө ингэж амар дарамт болохгүйгээр арай багаар эхлээд тэгэл нэг 11 10 гэж явж байгаа л нэг 8-9 рүү орсон шүү дээ. Тэгэхгүй бол ингээд яг маргааш 8-аас босох хэрэгтэй гэдэг олон ингээд гараа амар хэцүү юм бэл. Тэгээд төвшөөгийн сурсан юм болохоор нойр хүрхгүй байвал окей хүрхгүй байна. Төвшөөрөө зүгээр босоод хиймээр байгаа юм а хийчих хэрэгтэй. Тэгэхгүй яг ингээд юм хонь тоолоо шигдээд байдаг шиг тийм юмуд бол үнэхээр бүтэхгүй юм лээ. Тэгээд орондоо хүн ингээд нөгөө нойр хүрхгүй хөвтээд ахаар энэ нэг юм нөгөө амрах хэвээр унтах хэвээр space одоо юм юу биш орон зай биш гэж төлөгээд авчдаг гинэ тэр. Тэнгүүд ингээд явандаа ингээд орондоо ороод хөвтгэхээр уг нь унтах хэвээр шүү дээ. Унтах хэвээр гэдэг командыг тархинд өгөх хэвээр байтал энд ингээд сэрүүн байх хэвээр гэдэг команд өгөгдөөд би хүн хөвтгэхээр унтахаа болчдөг гинэ. Амар унтахаараа тэгээд нойр за үнэхээр 20-30 минут хичээгээд унтахгүй байвал зүгээр босоод ажиллаа хийх эсвэл тэ юу гэдэг гэрээ цэвэрлэх өөр ингээд актив байгаа үедээ актив байлгаал өнгөрөөч. Ингээд тэр нь баг стрессгүй хэдий унтахгүй байгаа ч гэсэн стрессгүй. Тэгээд өөрөө амир ядраах юм билээ өдрийн цагаар. Харин тийм. Хүчнээ 1-2 гэж боссон ч гэсэн ингээд одоо гүйж мөдг юм уу яадаг юм те. Тэгээд бид хоёр нэг хэсэг хамт гарч гүйж мөдөг байсан. Тэгээд оройн бас би ингээд булчин ядарч гарч орой өөрөөрхөө бас ингээд ядраад идэх юм лээ. Тэгээд бас гэрэл амар чухалсан гэсэн. Орой ингээд ундах төхүүлээл 8-9 болгоол ингээд өрөөний том гэрлүүдээ унтраагаал нэг юм гэрлүүдээ багсгаад унтах гэдэг шүү гэдэг команда багаар өгөөл яваад байгаа юм лээ. Тэгээл ер нь янз янзаар үзэндээ бид хоёр. Тэгээл хаяа бас 100% зүгээр болчаагүй. Заримдаа хоёулаа бүр амар болчихсон. Би нэг өөгшүүлээл унтаал байдаг. Хаяа бүр яасан гэмээр бүр амар за бид өсөөгнө. Төвшөө нэг 6-ыг жасна. Аль хүргээд бос. Харин тийм ээ. Тэгээд гайгүй болох байл хүүдээ гэж найдаж байна. Гол нь бас ингээд нөгөө 2 сарын юм уу гэхээр бас үгүй л дээ. Харин тийм ингээд нөгөө цаггүй ажилладаг хүмүүсийн сонирхол гэж ярьдаг шүү дээ.
Тэр бүр ингээд хэрвээ өөртөө хувийн менежментгүй хүмүүс цаггүй ажиллавал ер нь шаал иймэрхүү юм болох юм байна гэж бас бодсоор л. Тэгэл одоо бас юу юм бэ? Чамайг сая ярьсан чинь өрөөний гэрэл гэснээс ингээд нартай үед нөгөө цонхоор юу хойно нөгөө нар бүр амар тусдаг шүү дээ. Тэгмэт ингээд өдөртөө ингээд нөгөө цонх хаалт, өшиг хаалттай. Тэгмэт ингээд байнгын юутай. Манай гэр ер нь гэрэлгүй ингээд 24 цаг байцдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгмэт ингээд нөгөө өглөөний нарны гэрэл оруулаад өдрийн гэрэл оруулангууд хүн угаасаа нэг юм гэрэлд унтах юу жоохон мэдрэг штэ. Тэгмэт бас ингээд нөгөө бүх юм хаагаад байнга л нэг юм унтах цаг гэхдээ тэрэндээ унтдаггүй ч юм уу. Эсвэл яг ингээд оройны унтах үед гэрэл унтарчлаа, унтъя гэдэг юм тархинд очихгүй байгаа ч юм шиг. Тэрийж бодлоо. Тэгэхээр бас ер нь л яг нэг юм амьдралынхаа юунд жоохон өөрчлөлт оруулахгүй бол бүр ингээд өөртөө л амар complicated бүр ингээд нэг юм замбраагүй мэдрэмж аваад байгаа байхгүй. Тийм ут чинь би яг ингэж бодоод байхгүй. За би ингээд сэрхстэй шүү хандаа сэрхстэй гэдэг хоёрны хоёрт одоо чинь сэрж штэ. Тийм утаа за өнөөдрийн ажил угаасаа ударлаа гэд би маргааш нь шилжүүлээд байгаа байхгүй. Тэр нь амар хүүгийн. Одоо шинэ би нэг хоног тэглээ гэхэд маргааш надад дахиад 2 өдрийн ажил байна да. Тийм ут орой унтахгүй болохоор яа 2 өдрийн ажиллаа маргааш хийх хэрэгтэй хаа дахиад амарч чадсангүй гэд. Би болохоор ингээд нэг юм сайхан унтад сэрээд ажиллах их дуртай хүн өөрөө байгаад байгаа юм нэ. Тэгээд шөнийн 3 цагт ёо гэд ингээд хөвтчгээрээ тэрийгээ бүр ингээд нэг өөрийгөө хумаад тэгээд маргаашийн ажиллаа гэд дахиад ингээд бөөгнөрүүлээд байгаа байхгүй. Тэгээ осолдолгүй бас ингээд нэг хүмүүс надаас ингээд ажиллаа нэгж байгаа ч юм уу тэр яаж нэний яаж ингээд ингэж байгаа тулдаа бас нэг юм юутай бас жоохон хариуцлагатай байна да тэнт чинь ингээд за маргааш юмыг маргааш нь л өгөхгүй болохгүй гэх. Тэгэхгүй бол ингээд яг зөвхөн би өөртөө ажилтдаг ч юм уу эсвэл бол нэг хүнтэй харьцдаггүй хариуцлага баг хүлээх юмнууд байвал баг хүлээх юм байвшүүлээд байна. Тийм би бол тэгэл ер нь за гээл өнгөрөөгөө тахаар тэгэд одоо л би бас юу болчихсон юм. Намар гайг болчихсон. Намар ингээд нөгөө сэрүү ороод ирэхээр миний бүр ингээд юм хийх нэрийг амар нэмэгсдэг заяа. Ингээд бүр ингээд цаанаасаа тэгээ одоо яг 9 сар болж байгаа болохоор бас гайгүй болчих واخ гэж бодож байна. Тэгээд би бас өөртөө маш том шийдвэр гаргалаа. За энэ миний хувьд амар чухал. Тэгж. Энэ болохоор би нөө өсөөд ярьсан да юм уу гэд. Oh my god. Энэ бол миний хувьд айгүй том шийдвэр байхгүй маш их айцтай. Тэгээ би тэр имээ уухаар болсон. Тэгээ ямар юм бэ гэхээр сая Бээжингээс ирээд Бээжинд ер нь ингээд арсны асуудал амар байхгүйсахгүй аргагүй тэгээс амар чигтэйс болохоор. Тэгээд яг ирснээс хойш миний арс бүр ингээд хүн ингээд учрыг болоод яваад хахад нэг юм гарсан ч тэрийг ингээд кэрлэл ингээд нэг юм болгоод яваад байдаг. Огт ингээд учир нь олдохгүй яг яагаад юм гараад байгаа энэ мэдэхгүй шалтгаанаа одоо тодорхойлцдохгүй яваад хахаар хүн ингээд давхар сэтгэлээр унд юм байна л да. Тэгэнгუут нь би яг нөгөө юунд Бээжин рүү явахаас өмнө би нэг хальт аллерги мэд ороод нэрээ юу ячий гэж бодоод ирсаа үзүүлчихье гэж бодоод тэгээд би нөгөө одоо эрүүн дээр аягүй их батг гардаг ер нь л сүүлийн 2-3 жил ингээл гормон гэл амар хүчилсэн байхгүй. Тэгмэд одоо ингээд айл талд нь асуудал байхгүй. Ер нь яг юунаас болоод гараад байгааг нь би тодорхойлчихдаггүй. Тэгээ арсны эмчид очиод эмчт дээр очиод ингээд ийм уугаад энэ талаас асуудалгүй гэж ингэсэн чинь за тэгэл одоо эцсийн арга штэ гэдэг юм мэдхүү гэл. Тэгээ би ерөн сонсч байсан. Гэхдээ ер нь бол сайн мэдхгүй. Тэгсэн чинь эмчин тэгээд ингээд уудаг юм байгаа. Тэгээд ер нь ингээд чиний бие онцлогоо шалтгаалаад тийм хугацаанд унаа уух уу гэхээр нь тгийгээд тэгээ нөгөө өмнөх эмчилгээг нь бичүүлж аваад чи маргааш ирээд шинжилгээ өгчөөд эмнийхээ бичгийг аваарай гэсэн. Тэгээ би яг тэр оройно тэр эмний тухай нөгөө фейсбુકээс хайгаад гуглинтерээс хайгаад тэгээд тайсан чи яг тэр эмийг уудаг группийнхан байна нэг хитэн гишүүнтэйлээ 5-6 мянган гишүүнтэй. Тэгсэн чинь тэр хүмүүсийн постуудыг уншаал би шууд нэг зүрх өгсөн заяа. Ингээд амар юм бичвэл сүрэг талууд тэр за байж энэ эмний тухай ярихаас өмнө энэ эмийг зөвхөн эмтчийн заавраар уух ёстой, хяналтанд оруулах ёстой гэдгийг сануулсан дээр хаа. Одоо ингээд би эрэг үрдүг хүмүүдийн ярангуут жоргуу очоод авчдаг хүмүүс байна, бас жоргуу зарчдаг хүмүүс байна. Ерөөсөө тэгж болохгүй шүү. Тэгээд би яг гэдэг юмний тухай яасан чинь ингээл хараа муудсан гэл заяа. Эсвэл үе мөчн өвдсөн, өлөг мууддаг, юу вэ наач насаараа өгдөг болтаг энэ төр гэл. Амар яриа болтгоо. Тэгээд ямар сэний за би чадахгүй мэн. Би ингээд өөрөө кэрлээд яваад байж болж байгаа юм чинь
энэ имийг ийм хүчтэй юм уух үйс арайч хүндэрчээгүй мэн миний батг гэд би ингээд болцаахгүй. Тэгээд Бээжинд гоё ээж аваад Бээжингээс ирсэн чинь яг нөгөө учир зүггүй яг яагаад байгаа нь мэддэхгүй болчдөг хгүй. Тэгээ би одоо уйл гэж бодож байна л да. Тэгэнгუთ айгүй олон сүрэг тал байгаа гэсэн. Юу яа заяа. Би ер нь батгныхаа түүхийг ярьж үгүй. Миний батгны түүх штэ. Би яг 16 таа их сургуульд ордог хгүй. Тэгээд хамгийн анх их сургуульд танилцчихсан найз маань намайг анхаарад их сургуульд хараад би бүр чамайг ямар амар гоё ярьстай хүн бэ л гэж харж ирсэн штэ гэлдэгтэй хгүй. Яг би бүр яг тэр хүртэл батг арьс арчилгаа нүүр бодох гэж юу гэдгийг мэдгүй тийм хүн байсан заяа. Өөр сайхнаас байна. Тэгээд ингээд нэг хүүхдийн арьсныг амар гоё юу ч байхгүй байдаг та тийм байсан гэж боддоо. Тэгэл яг 1-р курст гайгүй жаад 2-р курсээс миний яг энэ хэсгээр ингээд юм гараад идэх байхгүй. Тэгээ би тухай зүгээр нөгөө юуны өсвөр насны бишээдүүлээ өсвөрийн шилжилтийн насны батг байдаг гэж сонсч байсан. Тэгэл тэрний бэлгүү гэж бодвол тэгэл өөрөө ингээл майж заажаал зарим сорвтой үлдээгээд тэг гайг болсон юм. Тэгсэн чинь яг 4-р курсын төгсгөлөөс миний хамар 92 амир хэм гарч эхэлсэн байхгүй. Тэгээд судлаач гэж тэгээ тухайн үед нэг судлаад исэн юм байхгүй те. Хүмүүсээс асуухаар зүгээр нэг юм эмгтээчүүд гормон талын юм байдаг штэ гэж сонсчоод тэгээ бүр ингээд юм хүн амир биш нөгөө хаяа 1-2 гэж ингэж гарч эхэлсэн. Тэгэл би заа гэж бодоод тэг яг ажилд ороод амир завгүй амьдраад нөгөө химнэл амир буруу болоод хооллолт амир буруу болсон чинь амир нэмэгдээд эхэлдэг байхгүй. Тэг би эмгтээчүүдэд очисон чинь за ер нь гормоны асуудал хаа эхлээд нэг ийм эмчилгээ хийж үзье. Ингээл ийм тусал тариамаараа хийлгсэн чинь миний ярьсан амир ойлцдог байхгүй. Тэгэл зэ асуудлаа шийдчихлээ гэж би бодвол тэгээд байжсан чинь яг сарын дараа буцаал эхэлдэг байхгүй. Батгах гарч ирээд тэгээд дахиад очисон чинь за одоо гормонал юм уу гэд надад жирэмснээс хамгаалах чэс гэдэг юм бичиж өгдөг байхгүй. Тэгээд би тэрийг 1 сар уусахгүй намайг 3 сар уугаарай гэсэн. Тэгээд 1 сар уусан чинь батг амар арилчдаг байхгүй. Тэгэхээр нөөстө батг болчлаа гэлцээ юу. Тэгэл дахиад имээ зогсоосон. Тэгсэн чинь сар ахиал гайгүй жаал гараал. Тэгээд би болохоор тэр нөгөө жэс гэдэг юмыг бас ингээд нэг юу гэж сонсцсон. Ер нь сөрөг нөлөөтэй гэдээ бас сонсцсон. Тэг юу нь сөрөг нөлөөтэй ингэдгийг судлахгүй зөвхөн сөрөг нөлөөнөөс нь яагаад байхгүй. Тэгээ уухгүй байж байгаа. Тэгээл нөө гарангуут нь эмчнэрийн санал болгодог юм ерөөсөө л жэс л хатсан. Жэс болон бусад жирэмсээс хамгаалах юм. Тэгээ байж байгаад би бүр за сөрөг нөлөөмлөөгийн судалж ягаад за ер нь яг доозоор нь юу цагтаа ууя гэд шийдээд нэг 22 оны ихээр ууж эхэлдэг байхгүй. Тэгээ би 6 сар жирэмсээс хамгаалах юм. Угаад жэсийг уугаад тэгээ миний ярс амар гоёлоод. Тэгэд жил гарan гоё ярстайгаа явсан. Тэгсэн чинь дахиад 24 оноос дахиад ингэ эхэлчихэж байгаа юм. Тэгээд ер нь бол эмгтээчүүдийн эмчнэр арсны эмчнэр дээр очихоор гормон гэдэг тэгэнгუთ нөгөө гормоны шинжилгээг өгөхөөр өөрчлөлттэй заримдаа гарна заримдаа гарахгүй. Одоо миний сүүлийн өгсөн шинжилгээнд дээр гормоны асуудалгүй. Тэгээ нөгөө шинжилгээгээ бариад эмч дээр очихоор эмч нөгөө яхаа дотор үзлээ хийгээд ямар ч асуудал байхгүй гэдэг юм хариу авчиж байгаа байхгүй. Тэнгуут чи бамбайн дээр очигээд тэгээ бамбайн шинжилгээ өгөөд бамбайн даавар мавраа үзүүлэхээр чи зүгээр ээ. Тэгээ би бүр ингээд нэг хэсэг ямар нэгэн шинжилгээ өгөхөөрөө нэг асуудалтай гарахын хүсэл заяа амар тэнэг. Тэр нь зүгээр асуудал нь тодорхойгүй байгаадгаар тийм. За энэ л яг асуудал исэн биз дээ гэд олчвол би батга амжилчин л гэж бодоод байхгүй. Тэгээ ерөөсө зүгээр гараа болтгоо. Тэгээ сүултээ гайхаад хэсэг ингээд нэг юм батгандаа ингээд нэг юм арсныхаа асуудал ингээд за гэд нэг юм хүлцэнгүй болсон байсан. Тэгсэн чинь тэг тусам арьс гайг болоод байгаа юм шигсэн тийм. Тэгсэн чинь харин сүүлийн үед бүр ингээд ойлгохгүй болоод. Тэгээд эсрэгээрээ ингээд TikTok ор штэ. TikTok оронгууд гэмиг уучмаар санагдалцээ. Амар үнэтэй болоод байна үү тийм ингээд нэг юм яг 10 сарын дараах өөрчлөлт ч юм уу тийм ингээд яа TikTok юу вэ? Тэснээл ингээд хэрэг өсчин тослогддог бол явахад асаа нэг санаа зовж хэрэггүй өс тослогдохыг баг угаахыг мартна гэж мэдээ. Юу амар. Тэгэл nose job хийх хэрэггүй болно. Яа тэгэхээр хамар жижигэр тийм байна гэж заяа. Oh my god. Тэгэл яг нөгөө 1 сар 2 сар 3 сар гэл яг уусны дараа арьсан юм боллоо гэдэг before after-ууд үзгэр чи хүн уух сэтгэлтэй болд юм шүү дээ. Тэг яг ингээд бас өөрийнхөө боломжинд ингээд судлаад үзэнгуут за уучи да энэ бүхнийг ингээд даваад гайгүй болчих юм бол надад одоо арьсны асуудал хүний миний сэтгэл зүйд бол маш сөрөөр нөлөөлдөг зүйлс нэг учраас энэ асуудлаа шийдвэл
хамаагүй тэр юм байна гэж би бодоод шийдээд одоо маргааш шинжилгээг өгөөд нөгөө өмнөх эмчилгээг нь бас нэг антибиотик эмчилгээ ухаас өмнөх эмчилгээ хийгээд юм байна тий. Тэрийг хийгээд тэгээд ууж болохоор ангивэл удахгүй эхэлнэ гэсэн үг. Тэр удаа хүнээс шилжүүлсэн. Намайг бол нэг 10 сар уухах гэсэн аллерги мэд юм чаа. Тийм үү. Тэр тэгээ нөгөө хүний жин өөр юу насч болоод дэлээ нэг юм. Би бол бодохдоо 10 сараар амар баг тунгаар уулах гэдэг юм болов уу гэж бодсон. Тунгуу зааж өгд юм лээ. Тэгээд одоо яг юунаас яагаад байгаа вэ гэхээр сөрөг нөлөө заяа. Сөрөг нөлөөнүүд нь түрүүний хэлснээр тэр юм яаж үйлчлээд байгаа гэхээр миний ойлгосноор ингээд арсны тослогийн тослог гаргадаг тэр нэг юм тослогийн булчирхай. Одоо юу гэдэг вэ? Тийм юмыг ингээд дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл тос ялгаралтыг болиулдаг гэж ойлгоод байгаа хгүй. Тэнгууд одоо эн чинь зөвхөн л нүрийн арсны тосыг болиулна гэж байхгүй шүү дээ. Ер нь биеийн хүний биеийн бүхэл хэсгийн тослогийг бууруулдаг. Тэгэхээр нөгөө арс амир хуураших, наранд амир мэдрэг болох, наранд амир улаадаг болох, ер нь тослог хэсгүүд нь хуурашиж эхлэх тийм сөрөг нөлөөтэй. Тэгээ би болохоор за яг тэрийг бол ингээд чигшүүлэлтээр асуудалгүй байж болох юм гэж бодож байгаа. Юу болохоор хамгийн их айж байгаа хэсэг болохоор яг им ууж эхлээд эхний 1 сар эсвэл 1-2 сар ингээд purge хийдэг гинэ. Бүр амар дэлбэрх юм. Дэлбэрх юм. Яа. Тэр нь болохоор одоо ингээд нөгөө гал бүхэхийн өмнө яана гэдэг шил юм шиг байгаа. Ингээд хамаг бүх юмнуудаа гаргаж хаяад тэгээд дотроосоо ингээд цэвэрлж эхлэх юм шиг байгаа юм. Гэхдээ бас тэр хүн болгоно айгүй өөрөө нөлөөлдөг гэдэг байхгүй. Зарим нь ингээд амар асуудалгүй давцсан, зарим нь болохоор бүр амар болсон. Миний яаж байгаа юм болохоор одоо миний эрүүнээс бусад хэсэгт бараг батг маш бага гардаг. Тэгэнгүүт тэр хэсгүүдэд гарах юм бол уу яах юм бол гэж би бодоод байгаа хгүй. Хэрэг тэр хэсэгт гарвал миний бүр айдас тэр байгаа. Зөвхөн одоо энэ одоо гарч байгаа хэсэгтээ гарвал угаасаа л гардаг юм ингээд нэг юм цэвэрлэгдээд гой болж байгаа гэдэг мэдрэмж төрөх бах. Өөр хэсэгт гараад эхлүүл бас жоохон сэтгэлээр унах байх. Тэгээ яг нөгөө сэтгэл санааны байдлаас жоохон нөлөөлдөг гэсэн. Гэхдээ эсрэгээрээ хүмүүс нөгөө арс нь гоё аллаад байгаа болохоор тэрийгэ дарангуулад ерөнхийдөө нэг юм сэтгэл санаа амар дайггүй харинж болцдог хүмүүс байдаг гэсэн. За тэгэхээр амар сануулад байсан юм нь ер нь нөгөө им уужах уухасаа 1 сар 2 сарын өмнө им уусны дараа бас хэдэн сар ч хэлээ нөгөө жирэмсэн болж болтгүй. Яг тэгэхээр ургийн гажигт нөлөөлдөг. Ургийн гажигтай төрдөг. Энэ имийг ууж ахтаа жирэмсэн. Чи 20 жилд бол төрөхгүй мэн тий. Би уусаа план байхгүй учраас би бас тэн дээр бол нэг гайгүй бах гэж бодоод байгаа юм. Тэгээд ер нь нэг юм жоохон айцтай. Гэхдээ энэний цаана үнэхээр асуудал маань шийдэгдэж чадвал зүгээр штэ гэдэг тийм жоохон тэнэг зөрөгтэй ч юм уу тийм. Гэхдээ ер нь бол энд чинь бол одоо өөр аргагүй ингээд ийм сонголт байна гэж санал болгосон юм зөв. Тийм би ингээд хэлсэхгүй за ер нь наа чинь гормон гэдгийг мэддэг үү энэ төр гэл нэг асуусан. Тэгээ би мэдж байгаа. Гэхдээ нэг юм сүүл тас ингээд уусан чинь сүүл тас би нэг ахаад жээсээ эмчээр бичүүлж аваад уусан чинь нөлөөлөөгүй байхгүй. Тасалтай болцсон байж магадгүй мэн тий. Тэгин гут нь тэгээд тэрийг сонсчоод за тэгвэл тэгэл энийг уусан дээр юм байна да. Гэл тийм тэгээд хэлчихэр чинь бас тэгэл за шийдэл нь ядаж байгаа нь ямаа даа л гэж бодоод байгаа юм л. Эмч нэгт санал болгосон болохоор бас гайгүй юм тий. Гэхдээ зөв юу гэж бодлоо. Хойлоо зөв юу ачи нөгөө эмнийхээ нэрнүүд дээр дүүд ч юм уу тавьчих. Тэгэхгүй бол ер нь амар хапасны заяа 1000 ингээд үзүүлээд жороор уугаараа муугаараа гэд нэмэрхүү байт юм лээ амар юу. Би зүгээр л одоо сайн нэг сүлд нэг харшлын бичлэг хийж байгаа байхгүй юу. Тэгээд миний харшил яг тэр имлэгт очиж үзүүлээд эмчтэй үзүүлээд жороороо эмээ уугаа 2 3 хоног гайг болчдөг байхгүй юу. Тэг би ёо ийм амархан бахад яагаад ингээд 5 6 жил зовоо яваад байсан юм бол гэлээ нэг юм зуны үеэр бүр нэг найтайлгаад өгөхдөө штэ. Тэгээд тэрийн хадлаар нэг бичлэг хийсэн чи бүр жомон DM заяа. Тэр DM-ийн бараг 90% нь имлэг дээр нь очиж амжихгүй нэ. Танд ямар жоор бичиж өгсөн бэ? Эмийнхэн нэрийг харж болох уу гэдэг юмнууд. Тиймээ бас яг миний одоо ярьж байгаа эмний талаар нөгөө яриа сонсоод угаасаа уудаг хүмүүс нь бол мэдж байгаа. Тэгвэл тэр хүмүүс бас ямар одоо эерэг болон сөрөг зүйл илэрч байгаа талаараа комментор бичүүлэх их баярлалаа шүү. Тэгээд яг хүмүүсийн тим юм яг ингээд нөгөө групп дээрх постууд унших өөр бас нэг сонсогчдынхаа юмыг унших өөр гэж бодоод байгаа байхгүй. Тэгвэл тэр групп дээр зарим нь амар хутлаа бичдэг юм шиг надад санагдаад байгаа юм. Аль сөрөг талын ч эерэг талын ч бүр ингээд дэгсдүүлж тэр юм жоохон ойрын хүмүүсээс сонсвол зүгээр юм уу гэж бодоод. Би ер нь одоо ингээд
итгэдэггүй босон төрлийн контент бол TikTok-ийн контентууд. Тэгэл бас л ер нь батга гэж л одоо олон л хүний асуудал шүү дээ. Гэж явдаг байхдаа бүр TikTok дээр viral болдог, тренд болдог бүх юм авдаг байсан зөө бүр нэг хэсэг. Одоо зүгээр л би ингээд бүр skip хийдэг болцсон гэдэг. Not interested гэж дарж мардаг зөө. Тэг хичнээн гой бүтээгдэхүүн байсан ч тэгж дарж мардаг болцсон байлээ. Тэг хүмүүс бүр ингээд маш санагдтал ингээд яаж яхад нэгийг ингээд жоохон удаа үзчих юм бол араас нь санал болбол гараад идэв шүү дээ. Тэр мөр бод бүр нөөш. Тэг зөвс чиний ярианаас бодсон юм болохоор нөө таслаг үсгээд байгаа зүйлийг ингээ багасгах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт магадгүй тэр Азийн бусад орнуудад байгаа креаторууд байлаа гэж бодоход нөгөө харьцангуй юм чихтэй оронд хурааших арай тослог байгуулах арай өөр шүү дээ. Тэгэхээр үр дүн харьцангуй өөр байсан баг. Тэгээд ялангуяа ингээ нэг юм нөгөө чиглэг орнууд руу явхаар ингээ дайрс шал өөр болчихсон шүү дээ. Ингээ амар гоё. Тэгэл Монгол тэрэнгүүд буцаад нэг жоохон шамрах гэдэг. Тэгэхээр уур амьсгал бас амар нөлөөтэй юм байна гэж бодсон. Тэгэхээр Солонгос нэг хүн нэг тэр имийг угаад те ингээд ахад чи Монгол дуугаад гоё юм байна гэж бас бодож болох уу. Нэг юм Орс хүнийхийг үзэх хэрэгтэй мод тэгээд жоохон ойрхоноор нь. Тийм ээ. Тэр их хэвээр бодоагүй юм шүү. Үгүй тэгэл нөгөө яг юм 50% байснаа л 60-40 болж байгаа. Одоо миний хувьд яг ингээд нэг юм сүрэг юм байж тээ андаа гэдэг ирнэ тэнд бас эрэг таланжуулан байгаа штэ гэд тэнгуут яг 60-40 болоход нөлөөлж байгаа юм одооний ярьсны нөхцөл байдал байгаа юм л та. Тэгээ ер нь бол яг хайцтай. Тэгээ дундуур нь л зогсоож болохгүй л гэж би байх юм байна тий. Дундуур нь зогсоочвол нэгдэж шаал тийм одоо шинэ би ингээд 2 сар ингээд жишээ нь би яг энийг сар ууж исэн чинь нэрс purge хийж байгаа үн бүр аимшигтай байвал би тэрийг зогсоочулсан амар хайран дээ. Тэгмээд яг тэр ингээ гайгүй болох чахад зогсоочул амар хайран. Тэгэхээр өөртөө сануулж байгаа юм нь ер нь юу ч болсон хэлсэн бол яг 10 сараа дуусгах шүү л гэж амар сануулж байна. Тэг яг эмчийн хэлсэн гоё үг байна. Надад хэлсэн гоё үг. Тэр имийг уучих юм бол тэгээд ер нь 10 сар уулаа гэхэд чи яхад батхтай байхгүй байх магадлал 90% шүү. Тэгсэн. Нөө начвар амар. Би сонсож байгаа юм сонссон бол ямар юм боллоо. Харин тийм ээ. Тэгээд зүг юм чирч гинөө бодож юмэрч гинөө. Тэгээ ер нь сөрөг нөлөө их гэсэн. Тэгээд бас ингэж бодогдоод заахгүй. Нэг хүн групп төр тийм пост хийсэн. Чи ингээд энэ амар сөрөг нөлөөтэй юмыг сөрөг нөлөөнүүдийн сонсчоод уухтаа эргэлзчихвэл чиний батга энэ имийг уух хэмжээний тийм хүнд биш ээ гэж чи ойлго гэжчихсэн байхгүй. Тэгээ би бас тийм байна гэж бодсноо одоо л арай өөр нөхцөлтэй л та. Тэгэхээр саяны үгийг сонсогчид маань сайн ойлгоорой. Тийм байна да. Тэгээл маск зүгэл одоо ер нь би нэг 2 сар маск зүүн гэдэгтээ амар юу байх шүү дээ. Бэлтгэлтэй гэх юм уу? Тийм үү. Тийм. За ер нь purge хийх үе амар ах юм бол масктай л явах юм байна. Будаад явж угаасаа чадахгүй. Батга гарцгаар бодох бол бүр муухайлдаг тий. Тэгэл 2 сар маск зүүх юм байна. За 2 сар гэхээр нэг 10 сарын сүүлээс би арай гайгүй болох юм болов. Тэгээд подкастн дээр намайг масктай л харах юм байна да. Тэг ингээх мэтчлээ юм бодоол бит байна. Nice ч юм уу. Үгүй юу nice. Би амар гэж зөвнөнгөө бодож ирсэн. Зур амны уншлага болсон байдагнаас юу гэж чамаагүй nice гэж. Яа. Солиот. Тэгээд хойлоо бас яг нөгөө явж ирчээд нэг ярилцсан шүү дээ. Би ч бүр арьс амар гоё ялаа гэж мэгэл тэгснээ би бас нэг чамд ярьсан да. Одоо ингэ юм чихтэй орнуудын уур амьсгалд хийдэг хүмүүсийн арьс арчилгааны бүтээгдэхүүн яг ийм хуурай нөхцөлтэйгээ бидний арьсанд яг ижлэхүүр дүн гаргаж чаддсан болов гэж би зүгээр нэг амар question mark тавьсан байхгүй юу. Тэгснээ цаас өөр сонголт өөр хэрэгтэй юм байхгүйгээс хойш яах вэ гэж бодсноо. Тэгвэл чихтэй орчим нэрийг бүрдүүлж болох юм биш гэж бодсноо энэ үжиг шүлэг тавьсан байхгүй. Тэг жоохон нөлөөтэй байгаа юм шиг санагдсан шүү надад. Тэгэд ялангуяа нэг энэ жижигхэн биш нэг жоохон томоор үлдээдэг чих шүлэгч гээд туршиж үтсэн. Тэгээд дундаа чүүл байгаа юм шиг санагдсан надад. Энэ ядчлаа көөрхөн харагдах. Цаанаас нэг амар чигшж байгаа юм шиг. Наа бүр нэг юм алаад байдаг тийм. Би тэр авсан ихний өдрөө бүр макс дээр нь тавиад мартцсан тийм. Тэг харсан ч үгүй гэрэг маань. Цонх мохон ингээд цантцсан. Хүй нутаа юу. Тийм тэ нэрээ. Тэг сквал бол ингээд нөгөө тэр хүмүүсийн чихтэй оронд төрж байгаа скин кэр хийж байгаа бүтээгдэхүүнүүдийн даблтаж хэрэглэх хэрэгтэй юм уу? Ер нь л арай өөр л байх хэрэгтэй. Тэгээд Монголын нөгөө нэг брэндүүд ингээд Монгол хүний арьсанд зориулсан үнтер гэж байгаа ч гэсэн яг нөгөө өрсөлдөхүйц бол биш байгаа учраас тийм монголчууд хэрэглэж нэг ч чаддгүй. Тэг янгууд ялтчгүй нэрэл өөр сонголт байхгүй юм чи тээ.
Тэгээд нөгөө түрүүний нойр гэсэн дээр бас юу байсан сүлд нэг хүний бичлэгэн дээр тухайн өдрөө чи яг 12-оос шөнийн 12-оос 2 цагийн хооронд ингээд унтаж чадахгүй бол тухайн өдөр нь чи 1000 одоо гүйсэн байгаад 1000 гоё одоо эрүүл хоол идсэн байгаад тэр өдөр ингээд destroy хийдгээ гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг харчаад. Йоо. Shit. Тэртээ үнэн баха. Ер нь яг нэг энэ тэдэс тэтэн цагийн гүн нойр авдаг цагууд амар чухал. Би яс нөгөө юу яддаг гэсэн чинь тэр нөгөө 2 сарны нойроо алдсан үед нэг юм Эндэл гэдэг нэг юм аппликейшн байдаг байхгүй. Энэ болохоор зүгээр юм нөгөө саунд терапи юм билээ л дээ. Тэг нэг эхний 7 хоног нь фри трайл гэдэг үлээ тэг үнтэй. Дуугаар л хэмждэг байгаа. White noise эдэр тэ. Төвлөрмөөрэ, намармаарэ, унтмаарэ гэдэг юм төрлүүдтэй. Тэгээд тэрэнд нь тохируулаад ингээд дуунууд гаргаад тэмглээ. Тэг энэ надад тухайд амар нөлөөлөд амарсан байдаг гэсэн. Аха. Надаа нөгөө нэг унтахад явуулдаг биш нөгөө white noise энэ гэдэг нөгөө юунд дээ чинь. Тэр яг ингээд нөгөө одоо борооны чимээ ч юм уу нэг юм салхины чимээ нүд яд надад ингээд сонсхолоор унтахад амар тухгүй болгоод идэв. Тийм үү. Би төшөөс яг тэгээд идэв. Тийм үү. Сонсож цараг болохоор тийм үү яа. Надаа ингээд жишээ нь юм борооны чимээ яг ингээд тосон дотор юм шарж байгаа юм шиг болж сонсож. Хоёр ямар ижлээ. Ямар сонь. Тий төшөөд ихсэн үү? Харин тэгэхээр би бүр ингээд тухгуутаад унтаж чаддаггүй шүү дээ. Би сонсогддог хүмүүс байдаг болов төшөө байдаг юм байна. Тэгээ энэ аппин тэр нөө sleep надаа white noise нэмэр ажиллаадсан байхгүй тухай үед тэгээ төвшөө цаанд л болгоод. Тэгээд би тэрийг ахын зэрэг зэвд цууцаад дээр тавьсагээ сонсоод байгаа байхгүй. Тэр нэг борооны дуу хэлээд. Төвшөө өөсөд байгаа. Гэсч наа чи яг тосонд юм шараад байна. Харин яг ингээд надаа ингээд яг шарсан дахиад бодогдоод байдаг байхгүй юу? Сонсохоор. Тэгээ би ерөөс сонсч чаддаггүй шүү дээ. Тэгээ эсрэгээрээ нөгөө нэг юу арай. Би нөгөө их сургууль тахтаа нэг YouTube-ээс анхаарал төвлөрүүлэх дуу гэдэг нэг юм олсон сонсчихсан байхгүй юу? Тэгээ би тэр дуугаа сонсохоор л яг ажил хийж байгаа, хичээл хийж байгаа үед яг тийш төвлөрдөг. Тэр болохоор зүгээр нэг юм дүүн гэсэн нэг юм чимээд байхгүй. Тэр ингээд яг анхаарал төвлөрөлтөнд яадаг. Тэгмэд яг надаа ингээд дуу нөлөөлт юм байна гэж бодоод бас тэр white noise-ыг туршсан. Тэгэл яг сонссон чинь ингээд яг нэг KFC сар шарж байгаа юу сонсогдоод болтгоо. Тэгээ ерөөсөө бүтгэв мэн гэж бодсон шиг арай. За тийм ээ. За тэгээд сонин сайхан иймэрхүү байна да. За энэ удаагийн дугаар өнгөрсөн дугаар дээр хэлсэнчлэн бид хоёр ер нь хамгийн ихээр одоо нөлөөнд татчихсан зүйлс гэсэн үг. Инфлюенслэгдэж байсан юмнууд гэсэн. Тэгээ тэр нь одоо зүгээр юу ч үгүй те бүтээгдэхүүн байж болно, эсвэл зүгээр юм үзэл бодол байж болно, дадал зуршил байж болно гэд ямарсан миний бэлдсэн юмнуудыг товч гарах юм бол зүгээр надад тэгээд амар томор нөлөөлцөн. Зүгээр амар жижиг ирнэ ингээд одоогоор ингээд хэрэгжүүлээд байдаг ч юм уу. Тиймэрхүү юмуд надад хамгийн түрүүнд санаанд орсон. Тэгээд өргөжлүүлээд бүр зүгээр юм бүтээгдэхүүн байвал бас гоё юм болов уу гэж бодсон. За тэгээд бас нөгөө иймэрхүү юм хийдэг уламжлалаараа бид хоёр ээлжлээд ярьцгаая. За Исогоос эхлэе. За миний хамгийн ихэнд бичсэн юм болохоор DPS-ний хэлэл зүйлрээ явчихдаг уу гэсэн. Би ч нэгэн цагт ном уншдаг байлаа. Мишель Обамагийн Becoming гэдэг ном байдаг шүү дээ. Тэрийг би оюутан байхдаа уншиж дуусгаад тэгээд тухайн үедээ зүгээр л уншаад дуусгацсан. Тэгээд дараа нь гэр бүлтэй болоод ёо гэж хэлж ямарсан. Төвшөөтэй хамт амьдарч эхлээд надад яг тэр номны нэг юм уншижсэн юм санаанд ороод тэгээд энийг хэлээд байсан юм байна шүү дээ гэж зүгээр дараа нь бүр амар олон жилийн дараагаас тий. Тэгээд тэрийгээ би одоогоор ингэж хийдэг. Вау. За тэгээд би бусдаар энэс бусд юмыг ерөөсөө сандах үзээ юм. Зүгээр л нэг уншдаа сус нэртэй. Энэ болохоор ихч маань энэ ном дээр ингэж хэлдэг байхгүй юу? Би одоо энэ л ямын завгүй хүний их нэрээ. Тэгмүүд ингээд би амар ганцаарддаг. Тэгмүүд ингээд Обамагийн ингээд юм гэртээ quality time гаргана гэдэг нь одоо хизээж байдаггүй зүйлээ. Тэгээ би тэрэнд нь амар ингээд юм шаналдаг, ганцаарддаг ихэндээ байжгаад сүүлдээ би яагаад өөрийнхөө ад жаргалыг нөгөө өөр хүнээс нэг юм verified хийх хэрэгтэй билээ. Би яагаад заавал Обаматай байж иж happy байх хэрэгтэй гэдэг юм миний толгойд байгаа үлээ гэдэг ийг өнгөж харсан юм а гэдгийг агуулгатай тийм байдаг хгүй. Би яг юм өөрдөнгөө санахгүй юм зөө. Буруу биш магадгүй гэхдээ санааны юм. Тэгээ би энийг дараа нь яагаад надад орж ирсэн гэсэн чинь нөгөө түрүүний ярьдагтай холбоотой нөгөө төвшөө бид ингээ нойр солиодоо дангууд бид хоёр ингээ нэг юм хамт юм хийж чадахгүй байгаад байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээ нэг юм болцоонд явах нь байтугай ингээ нэг юм гэртээ хамтдаа байгаад хамт хоол идэх нь хүртэл нэг юм жоохон
хоол болж эхлээд нэг бол төвшөө унтж чинь, нэг бол би унтж чинь гэдэг юмтай болцоохгүй. Тэгмүүд би гинт ингээд юм өглөөний цайг амар гоё бэлдэж ууж муух дуртай заяа үгүй. Оройны хоол моол ингээд амар гоё гэрийн хоол моол хийж идэх дуртай. Тэгсэн хэрнээ за төвшөө байхгүй юм чинь. Төвшөө унтж байгаа юм чинь ингээд нэг юм тэднүүс тэгээд нэг юм ач холбогдлохоо болоодсан байхгүй. Тэгээд гинт ихчээ нөгөө хилээдсэн юм санаанд ороод ихчээг энийг хидээдсэн юм биш та гэж бодсноо. Төвшөө байхгүй бол тэрлээстэй. Төвшөө унтчихвэл тэрлээстэй. Би өөрөө дуртай юм хийгээд идчихье. Би өөрөө өглөөнийхөө цайг гоё уучих. Оройныхоо хоолыг өөрөө өөртөө зориглоо гоё идчихье. Гээд нэг ихсэг явпаа. Тэгсэн чинь төвшөө. Чи хизээсэн юм гоё юм гэж чөө. Тэгээд кичийн мастер номнэр гартай юм. Одоо ингээд оройн хоолнд ингээд ширээний ард ингээд обомаг ирэхгүй бол бидэд ингээд хүлээгээл байгаа л байдаг. Тэгээд нөхрийг ирсний дараа ингээд бүгд ширээнийхээ ард цугаад хоолоо иддэг байсан. Тэнгүүд явандаа ингээд ирэхээ болон найзад ихтэй хүн ирсэн чинь ингээд нөгөө тэр хүний нэг юм оюун ботон шал өөр одоо юм гэр бүлт яг нодод байгаа гэдэг мэдрэмж байхгүй ингээд ажил өөр улс төрд санаа зовх их л юм байгаа л үүд тэр үнд чинь тийм байгаа даа би анзаараад дүүсэн. Тэгээд явандаа хүлээхэ болсон. Тэгээд бидэд ингээд амар хаппи хүүхдүүдтэй хооллоо. Апаа амжиж ирэхгүй бол окей fine дуслаа. Тэгээд явандаа манай нөхөр орой гэртээ хоолоо идэх гээд тэр хаппи моментийн нэг хэсэг би баймаар ань гэж мэдэрхийг хүсээд ирдэг болсон гэртээ. Ингэж уншсан гэдэг ерөөсө төвшөөд яриаг байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд төвшөө чи ихцээ юм гоё мэгээдцээ гэж мэгээд нэг юм жижигэн нэг юм дэвшлүүд амар гараадсан юм уу. Эхэндээ болохоор зөвхөн өөртөө хийчээд төвшөөд хийхгүй яваад байгаа шүү дээ. Зүгээр салаад мөн. Тэгээд явандаа хийчээд төвшөө би чамд хоол хийцээ шүү, кофег чинь бэлтсэн шүү гингүү төвшөө ингээд амар хөөрхөн хурдан сэрээд хамт юм идээд гарч мардаг болсон. Тэгээд тэр ингээд бид хоёрын нойр засгаад амар нөлөөтэй байсан баг гэж би бодчих. Тэгээд хүн тийм одоо нойрмор гэхгүйгээр би ингээд ер нь ингээд юм хоцоос амар хамааралтай бүр хитрхи бүр юм амар хамааралтай байх сүү мэн гэдэг амар ойлгосон. Гоё арга байна. Тэгэл бас одоо нөгөө ялангуяа амралтын өдрөөр нэг амар юм болцоо хүлээгээд идэг гэсэн ингээд өмнө ярьжсэн. Тэнгүүд ингээд бас ойлголтын зүрхэж магадгүй юм би болохоор ингээд тавь та бид хоёр гоё хамт гараад цагийг өнгөрөөгөөд нэг гоё юм хийн гэдэг юм би өөрөө бодсон байгаа гэдэг. Тэнгүүд төвшөөгийн үед тийм бодол байхгүйсэн байгаа байхгүй. Тэнгүүд ингээд унтаад зэрэг байх юм бол за окей би өөрөө гарлаа гэдэг нэг гардаг болчихсон нэг хэсэг. Тэгээ тэр нь өөр амар амар ингээд нэг юм төвшөөг унтаад зэрэггүй байлаа гэхэд би ингээд гарахгүй ингээд хүлээгээд байж ийн гэхээр амар тэнэг санагдажсэн байгаа байхгүй надаа. Тэгэл стормстер хийнгүүт шүү. Энэ хэзээ орсон. Гоё аргагүй. Фаны. Вау, нэг уншсан номны тим юу бас хэрэг болох юм те. Сонирхолтой л. Ер нь бол харин надад ерөөсөө би ч тэгж амар ном уншдаг лээсэн л да. Зүгээр л нэг юм яг мэрэгжлийн гэх юм уу тиймэрхүү төрлийн номнууд л шахаад байсан баг. Тэгээд яг гэх нэг юм номноос уншсан юм ингээд гэдэг нэг ийм юм өгсөн баг one and only л. Маш сонирхолтой. За. За би болохоор за ер нь дараалалгүйгээр бицэнээс эхэлчихв. Надад би хэсэг яг нөгөө Mongolian family-г санаж Америкт байсан. Oh my god. Та нар санаж байна уу? Мартцсан байх шүү дээ. Энэ одоо хосын влогийн одоо ориглууд байсан. Би зүгээр л нэг юм цуврал киноны анги хүлээж байгаа юм шиг хүлээж үздэг байсан шүү дээ. Амар гоё те. Юу надад Mongolian family амар сонирхолтой юмар нөлөөлсөн. Ер нь бол амар дуртай баг хүм үздэг хүн болгоно бүр үнэхээр хайртайсан баха. Би бас яг тэгж амар хүлээж үздэг бүр ингээд амар дуртай яжгаад нөгөө баг хүн төрдөг байхгүй юу? Кан. Тэгэл яг тэрнээс хойших ингээд бүх видеонуудыг би үзээд би хүүтэй л болох юм байна гэж би бодсон. Вау тийм. Амар сайн заяа. Тэгээ одоо би хамгийн томьёогоо хүү байгаасаа гэж боддог. Хамгийн бага хүүхэд ганцхан хүүхэдтэй бол хүү байгаасаа гэж боддог. 2 3 бол хамгийн том хамгийн бага нь хүү байгаасаа гэж боддог заяа. Яагаад? Мэдхгүй. Энийг би ингээд яагаад энэ мэдхгүй. Надад зүгээр л нөгөө бага хүн кан амар хөөрхөн санагдсан. Тэгээ мэдхгүй яг яа тэгж нөлөөлсөн мэдгүй. Би ямар ч байсан тэр би ер нь ингээд хүүхдтэй болоо ч юм уу эсвэл нэг юм хүүс боддгоос ахгүй. Тэгсэн чинь л вау би заавал хүүтэй болох юм байна гэж бодсон. Амар инфлюенс байна. Тэгээ ингээд нөгөө ингээд учир шалтгааны тэгсэн болохоор гэж бодохгүй зүгээр л үзэх тусмал хөө ямар гоё хөөрх юм бэ л гэж бодсон. Амарсан. So cute. Яа, тэг сүулт
манай хэд яг хэсэг таг байж байгаад нэг инстаграм дээр постод оруулдаг бол болсон шүү дээ. Тэгээд кан маны зурагч ямар том болсон юм бэ гэх нэг юм нагад зэгч юм гэж аваг ихч юм. Зөвхөн тэр хүүхдийг би зөвхөн таньдаг. Тэр хүүхд ч навд таних хэрэгтэй. Тэгээд хамаатны хүүхд маань том болцсон мөр ингээд сайн уу миний дүү гэж чигээр. Хоёр хоёлалаг зарил тий. Тийм сонин нөлөөлөл нэг Mongolian family-гаас авсан. Nice. Би нэг иймэрхүү юм бичсэн шүү гэсэн. Би нэг юм арьсаа ингэж арчлах хэрэгтэй юм байна шүү гэдэг инфлюенс авч байсан хүн заяа. Коко Батбуян. Яг энэ хүнийг үздэг болохоос өмнөх миний арьс арчилгааны талаар ойлголт бол бүр жоохон амар байсан байлээ гэж бодсон. Тэгэл энэ хүний контентуудыг үздэг болсноос эхлээд нэг юм арьс арчилгааны суур нэм биш тий гэдэг нэг юм зөв ойлголттой, зөв дараалттай болсон гэх юм уу. Тэгэл яг нөгөө олон бүтээгдэхүүнүүд бол ярьдаг. Гэхдээ тэрэнд нь бол би нэг фокус өгдөггүй. Зүгээр яг нэг юм яагаад тослогдоод байгаа вэ гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм арьсныхаа онцлогийг гэрээ аргаар мэдвэл ингэж болно гэдэг ч юм уу. Нэг юм өөртөө хэрэгтэй юмнуудаа амар суулгаад авсан юм шиг санагддаг. Тэгээд одоо бүтээгдэхүүн сонгохдоо дандаа ингээд нэг юм типүүд нь ингээд толгоонд байж идэг. Тэгээд тэр нь ингээд энэ хүн амар их юмыг цаад зурагч гэж мэж боддог. Тэг хэсэг юу адаг гэсэн чинь Facebook дээр энэ төлбөртэй групп нэгээд тийм. Тэгээ тэрэнд нэг илүү хоёр удаа орж үзчихсэн. Тэгээд тэр өгсөн мөнгөндөө бол би амар өөртөө юм олж авч мэдсэн гэж боддог. Би ах Коко Батбуйныг нөгөө Америкт амьдардаг багт нь Монголоо ирээг багт нь тийм үү. Тэгвэл бүр дээр юм шүү дээ. Би л Монголд намайг үздэг байхад Монголд байдаг ирсэн байсан юм. Би болохоор яг Америкта байхад нь анх нэг юунаас нь үзэж эхэлчихсэн байхгүй. Нэг green smoothie хийж угаад ингээд жин хаслаа гэдэг нэг юм. Яаж ингэсэн талаар нь ярьж чад анх үзсэн. Тэгээ миний мэдхээр за би өөр байдаг хүмүүсийн мэдгүй байж магадгүй гармоны батганы талаар гоё ярьж өгдөг цор ганц хүн баггүй. Тэгмэт яг нөгөө related юмдаа хүн амар дуртай штэ. Тэгмэт яг ингээд нөгөө өөрөө гармоны батганы асуудалтай. Тэрийг ингээд яаж шийдээд ингээд болгоо зөвхөн хооллолт арьс арчилгаагаар бид нэр яаж ингэж яах вэ гэд ярьдаг цор ганц хүн баггүй. Тэг би бас амар дуртай үздэг гэсэн. Тэгээд би илүүтэй бүтээгдэхүүн дээр нь төвлөрдөг байсан юм байна тэгвэл. Тэгээ энэ санал болгож байгаа одоо энэ хүн над шиг арьстай байна гэж бодчихлоор санал болгож байгаа юмнуудыг хөдөлтөж авах нь амар илбэг байсан юм лээ. Тэгээ одоо яг миний хэрэглэж байгаа юмнууд бас яг Коко Батбуянгийн санал болгодог байсан юмнууд байхгүй юу? Тийм би ч гэсэн ер нь бол нэлээд юмнуудыг авч байсан. Гэхдээ тэднээс ингээд таараагүй ч олон юмнууд байдаг. Гэхдээ ерөөсөө юу гэж боддог шүү дээ. Одоо энэ хүн гайлдсан шүү дээ гэдэг ч юм уу ерөөсөө өвчөөхөж тийм бол орж ирдэг зүгээр нэг юм арьс арчилгаач өөрөө бүр нэг амар одоо дипс идэв шүү дээ. Бүр нэг ядаж өөрийгөө таньж мэдэх амар том юм байгаа байхгүй. Тэгэхээр миний хийх ёстой байсан, алдах ёстой байсан юмнууд л гэж боддог. Надад болохоор санал болгоод авсан юмнуудаа би ер нь бүгдээр нь амар дуртай. Ер нь тийм ээ бүтээгдэхүүн дээр нь амар төвлөрдөг байсан байна. Нөгөө талаараа би бас яг арьс арчилгаа судлах хэмжээний тийм арьс арчилгаанд дуртай эсвэл бол нэг юм юу биш юм байна. Арьсны асуудал арьс арчилгаар асуудал шийдэгдэнэ гэж боддгоо юм болов. Тэгээд нөгөө одоо амар орц найрлагууд тийм орц найрлагууд тайлбарлаж өгдөн шүү дээ. Тэднүүс нь ингээд сонсохдохгүй ирнэ би ингээд бүр ингээд амар дип юм сорч ерөөсөө хийдгүү ингээл орхичдаг. Тэгээд өсөө болохоор эсрэгээрээ яг тэрийг ингээд амар дэлгэрүүлээд явсан байхгүй. Би болохоор зүгээр яг энэ гоё гэж энийг авъя гэдэг юм нөлөөлөлт. Ингээд хоёулынх нь батганы стори ямар сонде. Би ингээд чиний сториг сонсгоор чи ингээд амар имлгээр явсан байдаг тийм. Миний стори болохоор дандаа юм одоо скин кер талтай амар явсан байдаг те. Тэнгут одоо тэгтээ хоёулын бит хоёрын батганы юу бол өөр шүү. Гарч ирж байгаа л өөр харин. Тэс ондоо. Тэнгут өсөө бол одоо юундаа л хурж байгаа те. Скин кердээ хурж биш ээ. Зорилготой хүрч байгаа. Би болохоор имлэхээр явж дуусаагүй. Эрдэн шатнд сая нэг одоо өмнө ярьлаа да. Тэр болоод тэгээд зорилготой хүрэх хаа гэж бодож байна. Тийм тэгээд би Какогоос өмнө ерөөсөө нөгөө бүтээгдэхүүний орц уншдаг байсаахгүй биш үү. Яг бүх бичсэн байгаа орцыг нь мэднэ гэж угаасаа байхгүй. Гэхдээ нөгөө яг ядаж энэ ямар орцтой бэлээ? Энэ орц надад тохирдог үлээ тохирдоггүй билүү гэдгээ ядаж харж сурсан гэх юм уу. Тэгээд тэр надад бүр амар биглээс амар том хичээлсэн. Би болохоор Кокогийн ингээд юунаас гартгүй тип. Ингээд хизээч бодлоос гартгүй ингээд яг тэр юмыг авахта байнга шалгадаг ганцхан тип байдаг тийм. Тэр нь болохоор нөгөө би маск амир төрхтэй гэсэн үе. Тэнгуут нөгөө би зүгээр дэлгүүрийн доотлын дэлгүүр ороод ямар ч хамаагүй маск авчдаг гэсэн юм. Малаа. Ханы маны. Снейл. 1200-ийн маск.
авчдаг гэсэн юм. Тэгээ Коко болохоор ингээд маскны орцнууд айгүй тодорхой байж идэг. Тэгээ хамгийн хойдолд нь байдаг нөгөө үнэртэй ус болон fragrance oil гэдгцэн байвал аль болох авахгүй байгаарэ гэд тэрийг бүр одоо хүртэл хэрэгжүүлдэг. Ганц тип байна. За Кокодо баярлаа. Баярлаа. Ер нь олон хүмүүс баярлаж явдаг хаа гэж боддог. Тэгэл яг Монгол ирсэнд нь би бас амар happy байдаг шүү дээ. Нөгөө Америкт байж явах үедээ Америкасаа л ингээл ярьсан яриадсан маа шүү дээ. Тэгмүүд ингээ Монголд ирээд яг Монголд зарагдчихж байгаа юмнуудыг туршиж ингэж видео хийх нь амар nice. Тэг яг Кокогийн араас амар олон арьсны юмуд гарч ирсэн. Тэгэхээр бас нэг төрлийн одоо хатагч маягийн хүн гэж бодогддог. За би штэ яг юм хүнд нэг юм стили олох юу гэж байдаг та. Тэгээ би одоо л би олсон гэж бодохгүй. Гэхдээ өөртөө юу зөгтөхгүй бүх юмуд амар сайн мэддэг гэж боддог. Заавал стил хөх албатай биш юм байна гэж бас боддог болсон. Тэгээ яг хэсэг ингээд яг би юу өмсгөө яах вэ гэдэг байх үедээ би Уна Болтоос амар инфлюенс авдаг байсан. Тэгээд хэсэг яг бүр яг Уна Болт болцсон би бүр тэрээс хоцлол тоо. Тий 19-с 21 оны хооронд юм уу та. Ийм Уна Болт штэ ер нь миний амар дуртай инфлюенсеруудын нэг бүр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй маш дуртай. Сая бодоод тестээ гаргасан чинь тухайн хэд нэрийн Уна Болтыг амар ингэж шимтэж үздэг байсан. Тэгмут яг ингэ тухайн стилтэй би бас амар дуртай. Тэгэхээр амар гоё нөлөөлөл авч исэн юм да гэж бодгцсан. Тэгээд бүр анх ингэ нэг юм загварын яг юм стилтэй надад нэг юм өөрчлөлт хийсэн үе байдаг юм шиг санагдав. Тэр үе маань бас амар сондоо. Би ингээд их сургуулийн нэгдүгээр курст 16 настай гэхээр ер нь юм нэлээд жоох ах орж байгаа шүү дээ. Тэгмут би ингээд нэг юм тухайн үед бол би бас ингээд стил ч юм уу нэг юм би ингэж хувцалдаг юм хувь хүний юм үзэл бодол тийм ер нь байхгүй заяа. Тэгэл би яг их сургуульд ороод их сургуулийн хаалгаар ороод ваа Монголын охтууд ингэж хувцалдаг юм уу гэж бодсон заяа. Ер нь юм 2 3 4-р курсын ихчнэрийг хараад 1-р курсийнхан манай л ер нь л чигээд байсан. Тэгээ ингээ нөгөө 2 3 4-р курсын ихчнэрийг хараад ингэж үсээ ингэж янзалт юм байна. Ингэж яадаг юм байна. Тэгэл яг ингэж хувцлуул ингэж харагддаг юм шүү. Тэнгүүл ингэ юм байна шүү гэл. Ингэж бие авч явд юм байна шүү гэл. Тэгээд нэг маа дээдлийн курсын жилөө нэг юм 3 4-өрөө найзалдаг бараг сургуулийн бүх ах нарын дуртай нэг хичнэр байсан хгүй. Амар хүрх хичнэр бүгд. Тэг яг тэр хичнийг хараад вау гэж бодоод. Тэгээ би бас яг их сургуулийн хичнэраас сурсан амар сони юм байдаг заяа. Одоо ингээд амар хөөрхөн охтууд нэг ажиглагдсан нэг юм нийтлэг байдаг юм нь харц заяа. Миний ингээ гоё гэж харж исэн ихэнх хүмүүс яг нэг юм өвөрмөц харцтай заяа. Тэр нэг юм жоохон нэг юм ёо нэг юм харц заяа. Яа. Тэгээд таад харснаа араагүй. Тэг харсан тийм харц заяа. Тэгээ би чинь бүр тэрийг 103-аар бэлдээ. За хөөрхөн гоё харагдах хэвээр байна. Тийм харцлаа. Тэгээд нөгөөдгөө марцж штэ ингээд бэлдэж яхад ингээд амьдралын маягтай хөвшүүлэх гээл чаавс. Тэгэл гэж санахаараа юм уу. Тэгсээр хагаад тэр миний харц болцсон гэж боддоо. Тэгээд манай ангийн нэг охин хин тэгж хэллээ. Аанда ингээд нэг 2 дахь курс бүр ингээд амар идэвхтэй ингээд амар хөрхөн мэснэ 3 дахь курст ороод гинт амарсан наашлаа. Хэлэр зэрэгтэй болцсон. Яа ч тэгвэл юу юм штэ. Олдмол хичээсний үр дүн тийм штэ. Тэгтээ би бас энийг амар өөртөд гэж боддог. Nice. Тэгээд амар сонирхолтой нэг юм гой хувцлах хэвээр байна. Хувцас амар чухал юм байна. Одоо бие авч явах байдал чухал юм байна гэдгийг их сургуулийнхаа үл мэдэгдэх баахан хүмүүсээс тийм ээ. Болон Уна Болтоос одоо стил яг Уна Болтыг үзээд нөгөө гой юмнууд байвал тэр дэлгүүрлөө нь очиж худалдаа авалт хийх юм уу тийм юмнууд байдаг. Тэгэхээр ер нь үндсэн нөлөөлөл нь их сургуулийн ихчнэр болон Уна Болт байдаг юм аа. Хувцалтай хувьд тийм ээ. Хувцалтай хувьд. Тэгээд амар фаны бас нэг юм их сургуульд ингээд нөгөө алхаа амар чухал юм шигс надад санагддаг байхгүй. Тэгээд би
өөрийнхөө ингээ алхахыг харсан надад нэг гоё таалагдаагүй ч лүү. Тэгээ эсвэл гоё болгоч гэж бодлоо. Тэгээд нэг юм топ модель хин ч үлээ нэг юм загварын алхаа заажсан байхгүй. Тэгсэн чинь ингээд нэг зөвлөгөө нь яагаад ч юм амар бодолд орчиж. Тэгээд юу гэлээ ингээ нөгөө юм одоо бид нэр ингээд би яаштай ингээд ташаа тийм бид нэр ингээд юм тохоо ингээд алхахтаа ташаанаасаа ингээд урагшаа гарахгүй алхах хэрэгтэй гэдэг. Нөхөн ингэж алхах хэрэгтэй. Тэгээ би тэрийг сонсчоод би тэрнээс хойш их сургуулийнхаа гудамжаар ингээ коридороор тэгж явдагсан байхгүй. Тэсэн чинь маандас чи яаж алхах байгаа юм бэ? Тэнх юм ааши ингэж хэлээ тэгээд болсон байт юм. Тэрнээс ширээ манай нэс тэгж хэлээг бол тасцсан байгаа. Яа. Загварын алхаа одоо энгийн хүний алхаа хоёр ч юм өөр шүү дээ. Яа одоо л амар тэнэг харагдах. Яа яах юм бэ? Тийм сэн юм бас. Яа ойтон бахад би гэхдээ ингээд юм жижиг сажиг амар их туршдаг байсан. Ингээд харин юусаа тийм үетэй. Харин тийм дээ. Скин кэр нэг хальт арснаар юм гараад эхлэнгүүт асуудлаа яаж шийдэх үү гэж шууд гуглээ сайж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд юуны оливын тосоор сайхан массажлаад гэх юм. Яа би тэр тэгтээ миний скин кэрийн хамгийн бараан experience хаа. Оливын тос гартаа ингэж үрж хагаад арьсаа массажлсан гэж бодчих. Тэр үед надад л хоболчраа гэтгчсэн байх шээ. Тийм юм уу? Мэдгүй яа. Тэр бодох бас л тийм амар сонсон юм туршиж исэн. Гэхдээ ер нь ихэнх нас ингээд одоо амьдралын маяг болцсон байгаа. Гэхдээ ер нь амар тэнэг юм бас их туршижсан. Тэр зүйтэй бас ер нь нас л юм байна л да. Ямар нэгэн нөлөөнд амархан автах үгүй нэ. Наснаас гадна яг нэг нөгөө туршлага гэх юм уу, нэг өөрийн нэг юм үзэл бодол нэг юм хан суучдаг штеп. Тэрнээс өмнөх үед бол ингээд амар их өсчиж энж гоё, тэрч гоё гэдэг юм амар амархан авчдаг тий. Хөө тэр скин кэрийн зөвлөгөөнүүд амар тийм саримсаар өрөх юу лимоны хүчил яагаад яа ясл амар хараг амар их тавьдаг байсан тий. Хариулна тэр гэж хичүүл зүгээр л намайг байг тараг төрөж өгдөг байсан. Яа. Тэр чинь сүүл нэг юм green peel гэдэг нэг яриад тэгчээд байхгүй тэр чинь наа тарагс өгөө зүгээр л уучих идчихдэг үү яа тэрийг үзэж өөр инээд төрөө. Тэгэл нөө батхан дээр хатаадаг гэл нэлаа яа амаргүй. Оо тэгээд сүүл нөө унаа болцтой нөгөө джинс дээр юун дээр шилний юм дэлгүүр дээр таарад тэг ингээд нэг юм approach хийж чадахгүй нэг юм ямар юм дагна вэ гэх нэг ингмэр ихтэй хийсэн дээ. Авчиж минь танилцах уу, мэдлэх үү гэж бодсноо би зүгээр ингээд ерөөсөж чадахгүйсэн дээ. Зүгээр л ингээд нэг юм байгааг нь хараад нэг юм фэнги орлыг тусаж. Тэгээд нэг тайм тэр хоёр хойлоо хамт явчихсан тийм бүргээд хүн яаж юм хосоороо те яа ингэж бодоод байгаа юм чи. Тэг бичлэг контентуудыг үзсэн угаасаа л харагдаж байгаа штэ. Тэнгүүд энэ амьдар нь харна гэдэг шиг тийм мэдрэмж төрөөд ингээд төвшөөртэй. Фэнги орл Эвэр хөрхөмс ёо тэр арьсан oh my god. And би анх нөгөө юун дээр миний хамгийн анхны зураг авалтуудын хийжсэн зураг авалтуудын нэг нь санжаа нэг нь унаасах. Би бас яг хамгийн анх удаа хараад дурлсан. Ингээл ваа ямар хөрхийч юм хөрхийч Монгол тийм үү гэл дотор бодвол тэгэл зураг авалт хийж байхдаа ингээл яг нөгөө камер тийш уул нь бол ингээ нөгөө камерын дурангаар бишээ дэлгэцээр ингээд хардаг штэ хөвчлээ. Тэгээ би яг ингээд камерын цаа яг ингэж харцгаа. За. Энд чиний дараагийн. За миний дараагийн болохоор зүгээр хамгийн recent юм байна заяа. Тэгээд ингээд ямар нэгэн хүнтэй холбоотой биш би яг ямар бичлэг байсныг ч марцсан байна. Зүгээр ингээд скрол хийгээ явж байгаа тундаас аахгүй. Бид нэр ингээд скин кэр бүтээгдэхүүнүүдэд хүрхэхтэй зүгээр ингээд нөгөө пад гэдэг амар томоор нь ингэж түрхээд тэгээ дараа нь ингээд хараадаг ийм үйлдэл амар хийдгээ гэдэг ч аахгүй. Тэнгүүд би угаасаа байнга тэгдэг. Тэнгүүд тэрний алдаа нь ингээд нөгөө нэгт ингээд том томоор нь түрхчэнгүүд яг тэр хэсэгтээ амар их тослог үсэх гэдэг. Эсвэл тухайн бүтээгдэхүүн яг тэр одоо түрхсэн секшнд амар их гүн одоо шингээд бусад хэсэгт яг тэгж жигтгэн түрхэгдэж чаддгүй. Тийм учраас аль болох ингээд юм жигтгэн ингээд хурууныхаа өнгөөр жижигэн нүрхэд ингээд хараавал ингээд ядаж нэг хэсэгтээ ингээд хитрхи одоо бүтээгдэхүүн шавж тослог үсэхгүйгээр гоё жигд болдгоо гэдэг юм үзчихгүй юу. Тэгсэн чинь нэрээ тэгээд байгаа шиг санаа. Яа. Одоо байх. Ингээд авч зүйл хийдэг ондаг. Тийм ээ тий.
бодохоор ингээд reasonable юм шиг надад. Тийм ээ. Хэрэгцээтэй зөвлөмж байна. Зя. Энэ аяр сонирхолтой. Одоо зарим хүмүүс юу гэж бодох юм бол юу тэр ингээд за энийг нэг юм штэйхэн тайлбарлах голсоо айгүй болох. За. Үгүй энэ зүгээр миний маш юуны л хин нэг нь надад нөлөөлөөгүй миний зүгээр юм цагаахан үеийн бодол одоо өөр болсон гэж тайлбарлаж байгаа шүү. Би ингээд нөгөө хүн ингээд нөгөө хайртай хүнтэйгээ л дотн харилцаанд орох хэрэгтэй ч юм уу те нэг юм тийм бодолтойс ахгүй. Тэр нэг олон хүнтэй дотн харилцаанд орсон эмэгтэйчүүд миний хувьд нэг юм гэдэг тийм бодолтойсэн. Тэгээ би тэр бодлоо нэг подкаст сонсоод өөрчилсөн байдаг юм аа. Тэр маань хүлээлгийн өрөө байгаа. Арина заяа хоёроос би тийм нөгөө тийм body count нь их байгаа намаагүй. Тийм хит байх нь тэр хүн ямар байхтай үл хамаатай гэж би ойлгосон. Тэгэж боддог хүмүүс одоогоор амар их штэ. Тийм их тийм. Тэгэхээр асуудал шүү. Тийм яг миний би ч яг 19 оноос хойш тэр хоёрыг сонссон. Тэгэхээр 19 он хүртэлх миний бодол тийм байсан баг. Ингээд нэг юм явталтай юм чинь тэгэл ямар л олигтой юм байв гэж би яг тиймэрдүү бодолтой байдагсан. Гэтэ ингээд амар шинамастай би өөртөө зөв юмыг бусдын тийм байх хэрэгтэй гэдэгт амар тулгаж боддог гэсэн. Тийм миний бодсноос өөр бодлол буруу гэдтэй гэж мэдэж боддог. Тэнгуут ингээд яг одоо 19 оноос хойш сонссон гэхээр бас удаан сонссон байна. Тэнгуут яг тийм юм нэрээ хүнийг ийм юм арна биш үү гэдэг та. Яах вэ гэж боддог. Nice начин гой point байна. Талархуу штэ хүмүүс үстэй энэ чиний энэ талаарх бодлыг сонсё л да. Чи энэ body count талаар уу? Чи ийм юм бодчихсон уу? Нэг ч амар гүнзгий боддоггүй байсан юм. Гэхдээ яг body count хийдсэн одоо юу ч гэсэн хамаагүй үедээ одоо ингэ санал нийлэн зав. Гэхдээ ингэ нэг юм тэрэн чинь нэг юм boundary гэдэг юм ер нь бол байх хэрэгтэй гэдэгтээ бас санал нийлнэ. Тийм. Хинтээ тийм яха. Надад ингэ хизээ хинтээ хаана гэдэг юм чухал юм шиг санагддаг байсан. Бүр ингэ жоохон байхаас одоо ч гэсэн нөр новшоо яриад хостой болох хүртэл чухал л байсан гэх юм уу тий. Ариуна заяа хоёрын бас тийм чамтай ер нь төстэй байна. Өмнө тийм. Тэр яванда уян нэрээ ингэ яг хүний body count-аар тухайн хүнийг ямар ч анхны сэтгэлээр шууд өгнөх амар буруу гэдэг явандаа л ойлгосон юм. Анхандаа тийм амар ухаантай байх. Тийм ухаан анханасаа байгаагүй юм. Би бүр ингээд амар сонин заяа. Бүр ингээд за body count-а хэлүүлэл би тэр хүний тухай мэдэн штэ. Одоо ингээд харваажаар надад нэг юм алцгар охин гэж би өөрөө ингээд боддог гэсэн охтууд байдаг заяа. Тэгвэл ингээд эрэгтэй хүнтэй амар гоё харьцаж чаддаг ч юм уу, эрэгтэй хүнтэй гоё флиртэлж чаддаг нэг юм цаанаасаа эмэгтэйлэг, цаанаасаа нэг юм хүн очиод нэг юм ярихаараа юм эрэгтэй хүн инээдэг ч юм уу гэдэг сурвал тийм охтууд байгаа штэ. Тийм охтуудыг хараад би шууд тэгж боддог гэсэн юм. Энэ бол нэг юм алцгар охин лээ. Энэ бол нэг олигтой охин биш. Би энэ охинтой бол найзлахгүй тэр гэж мич боддог байсан бодол маань бүр ингээд амар оронгоор өөрчлөгдсөн байгаад байхгүй. Тэнгуут Арина заяа хоёрын бас нөгөө body count хэд байх нь хамаагүй штэ гэж хэлдэг ч гэсэн түрүүний boundary-тэй байх хэрэгтэй гэдгийг хэлдэг нь бас амар гоё. Гэх мэтчлэн ер нь тэр хоёроос сурсан юм амар. Сурч ойлгосон юмнууд амар их юм шиг санагддаг. Nice. За миний дараагийнх. За би яг дөнгөж ажиллаар гараад энэ хүнийг амар даах дуртай байсан байгаа юм. Одоо бодохоор. Тэгээд нэг юм бас Монголд нэг юм storytelling байдлаар амар инфлюенс хийж чаддаг хүмүүсийн нэг юм шиг санагддаг байсан тухай тий. Тэгээд энэ за уулаа. Тэгээд яг нэг зөвхөн сторийн дээр л бас амар олон текстний гээд ихч гэж болно сте ихчтэй тий. Ихч бол ингээд нэг амар юу штэ. Яг storyteller тэгээд story бүх контентууд нь ер нь юм өөрөө зохиолч хүн болооч тэр үний юм нэг story байлаа гэх нэг юм бичвэр амар ихтэй тийм сторинууд амар хийдэг. Би тэр болгоныг нь уншиж үздэг байсан баа. Өөр хүмүүс тийм story юм байлаа гэхэд уушгаас татгуурээд skip юм заяа. Хулыг чих байх юм бол яг ингээд юу гэнэ үү гэдэг ингээд тогтож уншдаг. Тэгээд миний тэр нэг аваад үлдсэн одоогороо боддог юм. Өөр л нэг тийм цуврал Q&A нэг story амар их тексттэй ганцхан голтон ч байлуу тань тийм point зөө. Тэр нь юу гэсэн чинь асуулт нь болохоор хүн
Йоо. Гоо санаан заяа чи хэлсэн юм болохоор юм эсэ. Ингээд нөгөө яаж ингээд би өөртөө за одоо хойлоо ингээд гүүн гэж яриад байгаа шүү дээ. Гүүч чадахгүй байгаад байна. Тэгвэл би энийг яаж гүүч чадах вэ гэдэг юм талаар ярилцсан байхгүй. Тэнгүүд би болохоор ингээд амар жижигхэн тэгтээ амар биелдэг юм. Би зүгээр сайн үндэ тэгэх гэж байгаа гэж хэлцдэг. Тэнгүүд ингээд би ингэ хилцэн чи нэрээ нэгэ биелүүлэх болохгүй гэж бодоод араас нь биелүүлэх гэж хичээгээд биелүүлдэг гэдэг ийм юмтай холбоотой сторис ахгүй би тэрнээс хойш ингээд хийх гэж байгаа ч юм уу бодох гээд байгаа юмудаа өмнө нь болохоор би ингээд нэг юм хийгээгүй юм чинь болоогүй юм чинь ингээд шеэрлэх дургу. Тэгээ дараа нь ингээд босныхаа дараа хийцнийхаа дараа би ингэжтэй гэдэг байдлаар шеэрлэх дуртай хүн дуртай байсан байгаа даахгүй. Тэгэнгүүт хулагчийн тэр сторноос хойш нэрээ зүгээр ямар ч акшн үйлдэл байхгүй жижигхэн зориг төдий байсан ч гэсэн хүнтэй шеэрлж нэрээ болох юм байна гэж бодоод тэгээ наан хийхээс өмнө ялангуяа бүр хийж чадахгүй ингээд эхэлж чадахгүй хэцүү юмуд байгаа юм бол би тийх гэж байгаа. Тэр гэж үгээд хүнд хэлжүүл амар амарсан гэдэг болчихсон гэсэн. Тэгээд нэрээ би тэгээ хэлсэн шүү дээ. Хийх болохгүй гэдэг нэг юм жижигхэн яг сонь. Гэхдээ энэ тэр жижигхэн юм ингээд нэг жижигхэн жоохон гэсэн мотивац өгöd санагдсан. Эсвэл хуулаа олонд дуртай гэн би ч бас мэднэ. Мэдээ дуртай. Зя миний дараагийнх жоохон миний энд бичснээс хамгийн дип юм байна. Вау. За ингээд нэг хүнд юм үзэл бодол биш ээ. Амьдралыг харах өнцөг, үзэл баримтлал гэж байдаг штеп. Миний тэр зүйлийг суулгаж өгсөн хүн дуу байдаг. Тэгээд би болохоор ингээд нөө өмнө нь амьдралыг үзэх үзэлийн талаар бодохгүй те юм зүгээр л одоо ер нь нэг юм зүгээр юм эхээс төрсэн биеэрээ гэдэг шиг зүгээр л надад цагаан цаасаараа тийм цагаан цаасаараа ингээд суулгаад цаанаас ээж гэрийнхний суулгаж өгсөн л нэг юм үзэл бодолтой гэж бас би хэлэхгүй юм байна л да. Зүгээр л юм хүмүүжлээрээ ингэж нэг юм амьдэрдэг гэсэн байхгүй юу. Тэгээ ингээд миний ингээд цаанаасаа төрмөл нэг юм би ингээд амар түргэн уртай. Нэг ингээд муу юм болвол би ингээд амар хурдан даун болдог. Тэгээ даун болвол ингээд доошоо ингээд тийм тасралтгүй уруудчихдаг заяа. Хэрвээ ингээд нэг юм амар сайхан юм болоод би нэг ямар нэг амжилтанд хүрвэл би тэрийг өөрөө бүр ингээд амар багтдаг. Би бүр ингээд юм цээжэд илтэн гэдэг шиг тийм болдог заяа. Тэгэд яг энэ хүний энэ дууг сонсоод би яг what you нэрэ гэж батсан заяа. Тэгээ бас нэг хүний явуулсан текст яг зэрэг ойролцоойсэн. Энэ хүн болохоор би хэсэг амар сонсдог байсан. Энэ хүн Drake-ийн God's Plan гэдэг байдаг. Хүмүүс бас мэдэх бах. Тэгээд ер нь нэрнээсээ амар шууд ойлгомжтой. Тэгээд яг энэ дуу сонсохын хажуугаар надад нэг хүнээс нэг юм яагаад ч юм тэр хүн нэрээ яагаад өндөр болсон бол нэг юм юу ишлэл өгдөө шүү дээ юм зураг ятсан нэг тиймгут нэг юм Далай ламын ишлэл лөө. Тэр нь болохоор ингээд нөгөө юм одоо гудамжаар ингээд хоёр хүн ингээд мөр ширүүлцээд өнгөрсөн ч тэр нь өөрөө юм тэр хоёр мөг тийм план мөр ширүүлцээд өнгөрөх хэвээр хүмүүс байсан гэдэг тийм текстээс ахгүй. Тэгээ би хэсэгчингээ ер нь тэр дууг ингээд баг жил дамнууд сонсохдоо ингээд юм өөрийнхөө үзэл бодлыг олсон юм шиг санагддаг. Тэр нь болохоор энэ дууны яг нэр нь болохоор нөгөө бурхны төлөвлөгөө те бидний одоо байгаа амьдралд ингээд юунууд ер нь ингээд бурхан ингээд төлөвлөөд чам зориулсан байдаг гэд. Тэгэнгუთ бас ингээд нөгөө дууны үгнээр гардаг хамгийн том санаанууд нь ингээд чи ингээд амар амжилтанд хүрсэн байж болно те. Одоо жишээ нь нэг тавцанд байлаа шүү дээ, нэг өндөрлөгт байлаа. Тэгэнгуთ ингээд чи тэр хүртэл ерөөсөө ганцаараа яваагүй гэдгийг санах хэрэгтэй. Одоо ингээд нэг юм олон ингээд шат ингээд давсан байлаа гэхэд тэр шатанд нэг хүн чамын гар дээрээ ингээд гаргаад дараагийн хүн ахиж гар дээрээ ингээд гаргаад ингээд амар олон хүний юунд ингээд хүчинд яасан тийм ганцаараа тэнд одоо хүрч чадаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар ингээд хүн унлаа гэж ботход ингээд нөгөө даах хэвээр даваа гэдэг шиг тэр уналт нь хамгийн доотлын цэг ерөөсөө биш. Тэр уналт нь доор хамгийн доотлын цэгт хүрэхээс өмнөх чамд ингээд нэм анхааруулах ч юм гэж болж очдөг. Тэр ингээд бүх зүйлийг чи ингээд угаасаа ингээд төлөвлөсөн байгаа учраас ингээд нөгөө амар ингээд одоо буруу зүйл, муу зүйл чамд ирлээ гэхэд тэнд ингээд гүн гүнзгий явахгүй байх. Амар сайхан зүйл боллоо гэхэд ингээд хит хөрөхгүй байх. Амьдралыг баланстай хадгалж явах хэрэгтэй гэдэг нэг юм юу байсан. Тэг яг ингээд энийг ингээд зөвөр өгнүүдийн орчуулаад ингээд сонсоод байх тусам зөвөр надад ингээд буусан болохоор за би ингээд муу юм болвол тэрийг хөнгөн хүлээж авах хэрэгтэй. Миний хамгийн чухал зүйл.
Муу юм болвол ёо би ингэчлээ ёо гэд ингээд ахгүй ёо гэж хүлээж авч болно. Ёо гэж хүлээж авах хугацаагаа богинохон болох хэрэгтэй. Одоо ингээд нэг муу юм боллоо гэхэд би ингээд гонсоогоо л ингээд бүтэн өдөр унтаж болно. Гэтэ бүтэн сар болохгүй шүү гэдэг ч юм. Тэнгуут ингээд чи ингээд амар гоё амжилтанд хүрээд нэг сайхан чамд юм тохиолдлоо гэхэд чи тэрийг ингээд одоо нэг юм тавцанд хүрлээ гэхэд доор байгаа магадгүй тэгээ ижил замаас эхэлсээр нэрээ доор байгаа хүнтэй муухай харьцах ч юм уу те нэг юм тийм юм байж болохгүй шүү. Тэр гэж өөртөө сануулж ер нь балансаа тэнцвэржүүлдэг болсон дуу маань гэсэн үг. Тэгээд би яг ягаад энэ дуу надад хэрэгтэй вэ? Яашгүй дээ би энэ дууг сонслоо гэж бодсон бас нэг жишээ нь. За яг деталь юм яриад явах ингээд нэг юм их сургуульд хахад би ер нь нэг юм ангийнхан маань надад амар дуртай ингээд нэг юм төсгийн алдад нэг юм хүн болгон дуртай, хүн болгон магтаастай дандаа тэг хандаа гэдэг ийм үе болцоосахгүй. Тэгээ би яг тэр үедээ ингээд нэг юм өөрийгөө анзааралгүй би жоохон ингээд юм сэгцэн маягтай болцсон. Тэгээ тэрэнд ингээд бас амар баярлууштай надад амар үннийг хэлдэг юм найз байсан. Тэнгуут ингээд андаа юу болоод яаж алхаад байгаа юм бэ гэдэг үү? Тийм. Андаа юу болоод байна гэд чи ингээд байгаа юм биш үү гэд. Нэг юм зэмлэхгүйгээр зүгээр ингээд юу болоод байна гэдэг нэг юм агуулгатай мэдлэл би ён гэл бүх ингээд нөгөө болсон юмнууд ингээд зураагаал ингээд юм би нэрээ чи одоо хин бэ гэж өөртөө бодогдол заяа. Тэгээд яг тэрний дараахан жил нь яг энэ дуу гарч мараал. Тэгэл чин би яг цаанаасаа төрмөл зам маань хэрвээ би энэ дууг олж сонсоог байсан бол ингээд би цаанаасаа нэг юм амар эго орхдог хүн байсан байхгүй юу. Тэгээ унвал цаанаасаа ингээд амар ундаг хүн байсан байхгүй. Тэгэл бас энэ дуу цаанаасаа угаасаа би сонсох хэрэгтэй. Дуу байсан байна гэж боддог. Тэгээд лайн байсан байна да. Тэгээд одоо ингээд Drake-ийг бол сонсдоггүй. Ингээд нөгөө сонсож шимтдэг байсан үзэл бодол эсвэл нөгөө тэр хүн маань жоохон өөрчлөгдсөн юм шиг санагдаад одоо л сонсдоггүй. Гэхдээ өмнө гаргасан дуунуудын стил амар сонсдог. Тэгээд нөгөө талаараа ингээд энэ дуу бас ингээд хүнд ингээд амар эмэр хороо сонсдог нэг дуу эсвэл амар баярлахаараа нэг юм хайпертэй нэг дуу байдаг шүү дээ. Аль аль нь би сонсож энэ дууг сонсоод би эморч чаддаг, энэ дууг сонсоод амар баярлж чаддаг. Дуунууд юм аа, зүүн дуунууд юм аа. Тэгэл яг энэ дууг сонссондоо энэ дууг гарснаас амар баяртай байдаг. Вау, nice уу. Тийм ээ. Чин ингээд саний одоо ийм үзэл бодолтой болсон гэдэг юм чи сонсон чинь ингээд нэрээ ингээд чиний зүгээр ингээд амар жижиг хийдэг акшн амар жижигхэн гаргасан үйлдэлүүд ч өөрчлөн ингээд тэр наатхантай чинь мэдчихээн. Ингээд хөндлөнгөөсдөг үнэ. Шигүүд ингээл баг хугацаанд ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл бас л янз бүрийн юмуд болж гин. Тэнгүүд одоо миний санаж байгаагаар ингээд амар worse гэж бодсон юм болгон дээр чи ингээд юу л гэнэ гэх ситуац байлаа. Үе яа хоолоо яагаад. Тийм ер нь багийн хүн ингээд амар гутраад бүр ингээд доошоо дип явчих юмнууд дээр бол бас ингээд гэнэ юм. Чиний ч бас амар magical л да. Арай л баналтай. Зя. Них за бараг дуусч ин дөө. За энэ болохоор амар сонь заяа. Би ерөөсөө энэ хүнээс нөлөөлөл авдаг гэж ерөөсөө бодоагүй. Тэгээд ингээд амар олон жилийн дараа ингээд бодсон чинь би өөрөө мэдгүйгээр энэ хүн надад ямар их нөлөөлөл үзүүлээ вэ гэж бодсон заяа. Тэгээд энэ хүнийг үздэг болсноос хойш би ингээд энэ хүнээс ингээд амар их манифест хийдэг байсан гэх юм уу. Тэгээд одоо бодсон чинь манифест хийсэн юм болгоо амар биелсэн байсан. Тэгээд нэг бодлоо энэ хүнд амар баярлалаа. За энэ болохоор нэг влогер Мишель Чой нэг юм Аз Америкэн эмэгтэй дээ штэ. Нөгөө ганцаараа амьдрал гэдэг. Тийм дээ одоо гэрсэн. Бүр engaged болсон. Бараг нөгөө тинейж бүр нэг сургуульд apply хийх гэж ийн гэдэг влогоос нь эхэлж би үзэж байгаа байхгүй юу. Яг хэдэн жил үзэж байгаагаа сайн мэдэхгүй байна. Тэгээд ингээд бодсон чинь миний ингээд амьдралын юм аяг миний ингээд зүгээр хийх хүсдэг юм чөлөө цагийг яаж өнгөрүүлэх дуртай гэдэг ерөөсөө би энэ хүнийг ингээд хараад Мишель шиг болно гэдэг бодол ингээд ерөөсөө байдаггүй юм санагдаад байгаа байхгүй юу. Гэтэл ингээд зүгээр эргээ бодохоор би ингээд өөрөө ирэхгүй зүгээр нэг юм далд хумсарт орсон юм байна гэж бодсон. Тэгээд тэгж бодсон момент нь юу гэсэн чинь влог интро тавуулгыг гэл ингээд төвшөөс гуйгаал амар удсан байхгүй бараг жил болсон баг. Тэгсэн чинь ингээд төвшөө за би ингээд анимашн хийж чадахгүй юм чи ямар ч сан зураад тэгээ аниматор хийдэг хүндэгүүд гоё ингээд интро хийгээд өгөө гэдэг байхгүй. Тэгээ чи юу хийж чинь ингээд тэнгууд нь би ингээд ямар ч сан ингээд юм лайфстайл влог юм чинь лайфстайл харуулсан юмнууд бай. Одоо яадаг чи хоол иддэг ч юм уу өөр чинь би юу хийх дуртай
дуртай байлээ энэ төр гэж мэгээлээ. Тиймэрхүү брейнсторм хийж чаад зүгээр амаараа хэлсэн юмыг төвшөө надад ингээд зураг болгоод тэгээд би болж нэг хөрх юм байна гэ. Тэгээд цаашаа анимашнд нь оруулаад ингээд хөрх интротой болсон байхгүй. Тэгсэн чинь дараа нь үзсэн чинь Мишель Чоийн юутэй интротой амар адилхан зэрэг. Вау. Тэгээ энэ ингээд яг 70 тухамсарт орж нөлөөлнө гэдэг чинь энэ юм биш гэж бодсон за. Тэгээд дараа нь бодсон чинь ингээд одоо юу гэдэг идэх дуртай хоол байдаг ч юм уу тийм хийх дуртай төрлийн дасгал хөдөлгөөн юу гэдэг зүгээр л амар тухайн үед влогийг үзээд манифест хийжсэн юм болго амар бэлдсэн байна гэж бодсон. Тэгээд амар баярлсан. Энэ хүндээ тэгээд миний мэдих хамгийн тууштай хамгийн удаан влог гэж байгаа хүн. Тийм. Би бас үздэггүй нэ YouTube дээр нөгөө юу гэвэл фид дээр гараад ирдэг. Фид дээр гараад ирдэг. Тэгээ амар удаж байгаа тийм. Тэгээд хамгийн сонин хөшөргүй юм гэсэн. Нэг сургууль apply хийж байгаа гэж мэгдэг бичлэгүүд дээр яг л одоогийн жишээл байгаа юмсан гэж чинь надад. 70 тухамсар бас амар сонин тийм. Би бас тэрийг яаж мэдсэн бэ гэсэн чинь сайхан зүгээр л бодож жагаад манай ээж ингээд надад нэг юм өглөөд амьдралын зөвлөгөө өгдөг төрлийн хүн ерөөсөө биш заяа. Гэтэ зүгээр ганц л юм хэлдэг. Тэр нь ингээд бүх юмыг ингээд нэг яг чинийх юм шиг чин сэтгэлээсээ хий гэж бүр ингээд багаас хэлдэг заяа. Тэгээ би яг тэр хэлэх болгонд нь ямар хэлт юм бэ, ямар ядаргаат юм бэ, өглөөд байна гэж ингээд хэлдэг байснаа. Одоо ингээд ажил дээр гарснаас хойш би ингээд анзаархлаар яг ингээд нэг юм би тэрийг хүлээж аваад нэрээ ээж надад тэгж хэлсэн штэ гэж ингээд бодоогүй ирнэ зүгээр цаанаас гардаг ингээд тийм сэтгэлээс ингээд нэг юм угнаас нь гардаг хандлага нь яг ээж хэлсэн үг байгаа заахгүй. Тэгээ би тэрийг саяхан ингээд яг миний энэ нэг юмыг ингээд яг perfect хийсгүй ингээд амар чин сэтгэлээсээ ингээд хийчүүл энэ өөр болдог доо гэдэг энэ зан ээжийн тэр үглэлтээс болсон юм ба шүү дээ. Би тэгээ тэрийг ингээд нэг юм за ойлголоо ээж гэж нэг ч удаа авч үзэж байгаагүй заяа. Одоо хүлээж авч байгаагүй. Хэрнээ зүгээр ингээд 70 тухамсарт суудсан байдаг юм ба шүү дээ гэж бодсон. Тэгэхээр 70 тухамсарт нөлөөлдөг юмнуудаас амар сонирхолтой. Наранзай бас нэг хөргөн подкаст нэр ярьсан мэд шүү дээ. Нөхийн гэжиг дураагаад байна гэх нэг хэсэг хүмүүс тэгээд байсан да. Наранзай яг. Тийм наранзай тэгсэн чинь наранзай нэг хөргөн юу гэлээ. Би сүултээ өөрөө бодох шиг бид 70 тухамсараараа ингээд мэдгүй дураагаад байгаа юм болоо гэж бодоод бүр үзэх болсон шүү дээ. Нэг хөргөн тэгдэг байхгүй. Тэгээд бидний зүгээр үзэж харж байдаг юмнууд бид нэр өөрсдөө энийг ингэчээ гэхгүй ч гэсэн ингээд цаагаараа ингээд орсон байдаг гэж байна. Тийм. Би бас ингээд хаяа ингээд одоо 9-тэй амар их цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгээд миний ингээд гаргаж байгаа чимээ эсвэл нэг юм суулт хаяа ингээд гарны хөдөлгөөн би яг 9 шиг би сая яг 9 шиг гэрлаач гэж мэгж бодож модоод тэгээд амарсан. Тэр бибинийхээ солоог амар сурцсан байдаг тийм. Яа нэг амар инээдтэй стори ярих уу? Сонирхолтой холбоотой. Андаа дээр нэг хэсэг за андаагаас сурсан заяа бүр. Дургуй юм дээр яа зайлаа гэдэг шүү дээ. Тэгээ би бас хэсэг ингээд зүгээр тийм таалагдахгүй момент ч юм уу нэг юм тухгүй байгаа. За үзээд таалагдахгүй байлаа маяла гэх тиймэрхүү юм дээр яа зайлаа гэдэг болсон байсан байхгүй юу. Тэгсэн чи би ингээд хоол хийжсэн чи төвшөө. Яа намайг нөө тэр энэ хийдгээд дуудаад би гарчаа тэр тоглолцоод нэг цаг болчол ороод ирнэ гэсэн чи би яа зайлаа гэдэг байхгүй юу. Тэгсэн чи төвшөө гэдэг байхгүй юу. Тэгээд би нөө цаадах чи ингээд нөө юм сонсохгүй хараад авлаад гэдэг шээ тэгжин эсвэл би зайлаа гэдэг. Төвшөө бүр ингээд нүдэн ингээд чийхтэй яг юм нөлөөс гаргаж байгаа юм шиг болсноо. Гэрэж гараад гэрээс гараа явчихсан. Тэгээд гэрээс гараад хаалга пад гэлд урсан чи би ёо зайл гэдэг үг чинь нэрээ яв зайл гэдэг утгатай штэ. Ямар тэнийг гэж бод. Тэгээд бүр тэрт ороод төвшөрөө задгаа за. Яа би ингээд дандаа өдөр ингэж хэрэгэлдэг үгээ би бүр утгыг марттлаа ингээд ашигладаг болсон байна. Sorry гэсэн чи начнаад дээр хүнд туслаа. Яа. Тэгээд тэрийг өргөсөлөө чаталдаг байхгүй. Тэрийг скриншот хийсэн төшөө би нэг андаа руу явуулна. Үгүй хамгийн сонин би чамд төвшөөд гарч яхад нь за зайлаа гэж хэлж байгааг ерөөсөө бас гар зайл гэж ойлгосонгүй. Яна харин яна юм бэлээ шүү. Энд чинь нөгөө эзэн таарна гэх үү юу гэх тийм ээ. Ерөөсөө нэг юм зайлаач яваач гэдэг утгатай хэлдэг байгаа заа харин тийм. Тэгээ яа зайл.
Зайлаа. Oh my god. Яа, funny. Яна. So funny. За. Би нэрээ нэг юм сансан дээр хэлье. Би ингээд нөө уулга алдахтаа ингээд oh my god ч юм уу ингээд funny money гэдэг ингээд бид нэр ингээд зүгээр юунда Амны уншлаг болсон англи үгнүүд байж штэ. Тэгээ хоёул нөө Intel-ийн подкастт орсон доо. Зайлаа. Подкаст шиг Intel-ийн тэр чинь оцыг нь авах. Гэсэн чинь тэрний доор нэг хүн би нөгөө GPT дээр нөгөө хүнтэй харилцах гад нэг юм амар basic өгүүлбэр орчуулсан байсан. Тэгээ би угаасаа тэр өгүүлбэрийг мэддэг байсан ч ингээд зарим үгийг мартахаараа ингээд ChatGPT-гээр асуудаг байхгүй. Тэгсэн чинь нэг хүн доор нь яа хандаа юу амар учиргүй англиар уулга алтаал идэм мэлээ. ChatGPT-гээс ийм өгүүлбэр асуудаг нь баригдлаа да гизээс ахгүй юу. Би тэрийг уншснаа. Гэхдээ би ерөөсөө тэр хүнд би амар англи хэлтэй ч юм уу би подкастн дээрээ нэг би амар англи хэлтэй шүү oh my god гэж ерөөсөө тийм тэр хүн амар сонь өөрөө нэг юм өөрөө уруулж бодсноо юу. Амар англи хэлтэй мэн гэж бодсноо үгүйсэн биш баригдлаа та. Тэгсэн тийм амар муухайс нэгцсэн одоо. Би тэрийг тэг үзэж чадаагүй ш нэрээ. Зорг хүрхгүй мөлий. Ороод ярьсан чи ямар сонин коммент өгдөг л та. Зин уусаа. Яавч өдөртэй юм болоогүй мэн гэж. Харин тийм нөгөө хүний юм нөгөө channel-ийн контентэнд орох тэр нь жоохон хэцүү тий. Харин би уг нь амар баян ярьдаг тий. Түр ингээд контент хийчихлээл яг нэг 2 3 контентэд орсон. Тэгэл яг нөгөө хүний юмд орох ер нь маш шивгүй юм байна гэж бодоод бүр ингээд юунд ч ордог ш. TVC, MVC, billboard-ны зурганд ерөөсөө ордог ш. Би саналууд ирчлээ. Жохон юу нэг юм комментиг хязгаарлах боломжгүй. Эсвэл ярьсан юм аа ингээд нэг юм танаад хасчих болохгүй те юу ойлгохоор юм хамыг. Тэгээд Intel-ийнхэн би үзүүлэх байх гэж бодсон. Тэгээд орлоо шүүж байхгүй орсон юм те. Хизээ орхоо хэлээгүй тэгээд орсон байсан. Тэгээ ороод амар харсан чи харин сонин комментод харна. За манай үзэгчд биш. Би чамайг жоохон шарсан л юм шиг үлээ. Харин тийм би ерөөсөө тэгж ойлгоо. Би тэр бүтэн үзсэн. Тэгээ би үзсэн коммент уншсан байхгүй. Тэгээ би ерөөсөө тийм ойлголт байхгүй. Фаны болчээ гэл тэгэл орсож байгаа. Би яг тэр коммент үгүй юм шиг надад санагдаад яагаад үзэх байхгүй. Би чамайг яг амар хэтэрхий юу байдал оруулсан юм шиг санагдаад. Тэгээд яг юу ярьсан санахгүй л юм. Тэгээ зөв тэр коммент ярьсан. Би нэр арай буцсан амар хуц юм болов гэж бодсон. Тэгээ яагаад үзэх шүү. За миний дараагийнх чинийх ер нь одоо ойролцоогоор хэд вэ? Дуусч байна. Нэг л байна. Энэ дээр нөгөө юу хүмүүс ерөөсөө байхгүй зүгээр би чи ингэ нөгөө TikTok-ыг би ер нь сүүлийн чиглэл хэрэглэж байгаа байхгүй. Огт хэрэглэдэг байсан. TikTok надад амар буруу юм шиг санагддаг байсан байхгүй. Ийм хүнд амар нөлөөлдөг ч юм уу эсвэл нэг юм ер нь л нэг ямар нэг юм байдлаар TikTok жоохон хэрэглэжэл шууд устгаал ер нь хэрэглэж болохгүй мэн гэж яачдаг гэсэн. Эсвэл би ингээд нөө скролтоогоо л байгаад идэгсэн. Тэрхий орчоодсэн. Тэгэхээр нь устгачдаг гэж байгаа. Тэгээ сүүлийн үед нэг ажлаас болсон юм аа. TikTok заавал татах хэрэгтэй болоод тэгээ би яг сүүлийн 1 жил TikTok хэрэглэдэг болсноос хойш self care талыг амар анхаардаг болсон юм шиг санагдсан. Тэг юу идэх, юу хэрэглэх юу өмсөж зүүх эсвэл амьдралын маягтай ямар эрэг дадал оруулах ч юм уу. Тим юм TikTok-оос бүр би хитрхи их нөлөөлөл авч байна. Одоо яг нөр 9-ийн таалагдсан юм а захидаг үе руугаа нэг жоохон ороход шиг энэ тэгээд тэр үе хүргэж устгах уу эсвэл тэр үе давах уу мэдэхгүй байна. Гэтэ ер нь за 80% та эрэг 20% та сэрэг сөрөг тэр нь одоо саяны тэр юмний магадгүй сонин эрэг талуудын нөлөөлөд байгаа гэдэг ч юм. Тэгээ эрэг юмнууд нь яг ингээд нөө TikTok үзээг байхдаа би нэг тэх юмсандаа ингэх юмсандаа гэж бодсон юмнууд TikTok дээр хүн хийцэн байвал тэрийг яг хийж эхлүүлэх ч юм уу тийм. Яг гэдэг нэм жоохон эрэг талаараа амар гоё тийм нөлөөлөд байгаа учраас TikTok-аас ухаж эхэлсэн нь зөв ч юм шиг санагдаад байгаа. Тэгээ ялангуяа нэг юм бүр яг self care тал руу амар гоё. Биеийн арьс арчилгаа, өвс арчилгаа орой унтахтаа ингэж унтвал гоё сайхан амарна. Эсвэл өглөө босоод ийм юм уувал зүгээр тэр гэж юм хэлсэн юмнуудад амар их нөлөөлөлт орж байгаа. Яг юм бүтээгдэхүүн дээр төвлөрөөгүй одоогоороо яг амьдралын маяг тал дээр гоё нөлөөллүүдийг TikTok-аас авч байна. TikTok миний хамгийн том нөлөөлөгч юм а гэсэн юм уу тийм. 25 оны хамгийн том нөлөөлөгч маань TikTok байлаа. Би болсрээ. Одоо гарч байгаа хүн нэ гэсэн. Тэг би ямар азар Монголд амьдарч байгаа юм бэ гэж бодсон гэхгүй юу. Бас TikTok ч нөө шоптой болсон шүү дээ. Тэгээд би яг тэр ариад амьдардаг байсан бол бүр ингээд контрол хийж чадахгүй шопоголик болох юм байна гэж өөрийгөө бодсон. Бүр яг хэсэг би бүр
скин кэрт бүр тонтоод заяа бүр ингээд Яа. TikTok дээр ингээд вайрал болж байгаа бүх юмыг аваалцсан бүр ингээд миний ярьсан тохирохгүй юу хамаагүй заяа бүр ингээд амар донцсон шүү дээ. Тэгэл цаа энийг зарлах хэрэгтэй боли. Тэгээд миний хамгийн аялын топ номер 1 хөтөж байдаг TikTok. Би wishlist-д дандаа TikTok-оос ажиж гаргадаг. TikTok гэж шүү гэж. Би тэг уг нь юу яа гэж утсан. Жохон цаг гаргаад нэг яг exact бүтээгдэхүүн байсан бол гэж бодсон ч даанч шууд санаанд орж ирэх юм бас байсангүй. Уг нь бодсон бол орж ирэх л ах гэхдээ бас Тийм ээ. байсангүй. Тэгээд миний хамгийн сүүлд хэлсэн хамгийн том нөлөөлөл бол ер нь ямар ч контент креатор, ямар ч инфлюенсерээс илүү ойртны хүмүүсээс л амар их нөлөөлөл авдаг. Ялангуяа чамаас гэж үгээд тэгээд найз нөхөд энэ нэрээ гоё юм билээ шүү дээ хэлсэн байхад зүгээр л ингээд нэрээ 70 хумсар гэдэг шиг явж байгаа таарлаа гэхэд нэрээ энийг дэж үг гэж хэлжсэн шүү дээ гэдэг нөлөөллүүд амар амархан автцсан байдаг. Би амар гоё юм хэлж амарчсан шүү дээ. Би сүлд юу яасан байхгүй. Юу зүгээр л годамжаар яг нэг хоол идчихэд гараа талхаж байхад л бодсон юм. Нэрээ хүн ингээд нөгөө урам авдаг найзтай байх. Ингээд нэг юм урам биш ээ. Inspiration авдаг. Воо манай тэр тэгж байгаа юм чинь би ч гэсэн чаднаа. Би ч гэсэн тэгвэл ингэнэ гэдэг найзтай амар гоё юм байна. Ваа би өсөөтэй найзалж байгаа нь ямар гоё вэ гэж би бодсон. Гинт ингээд л орж ирсэн заяа. Ингээд хүмүүсч тэр одоо өсөөг үздэг хүмүүсч тэр сонсож байгаа хүмүүсч тэр би ч бас ингээд мэдж байгаа ингээд өсөө амар хөдөлмөрч. Тэгээд oh my god. Ихтэй ч байна. Өсөөгийн санхүүгийн юу бол Сахилга бат тэр юу бол амар сайн. Тэгээд би яг бодсаахгүй. Ваа ингээд нэг юм өсөө нэг юмд хүрчлээ. Би ч гэсэн ингэж чадсан ш нэрээ. Би тэгвэл ингээхийн тулд би ингээ хичээх юм байна. Гэт нэг юм эерэг нөлөөлөл, бодит нөлөөлөл авдаг найзтай амар чухал юм байна гэж би бодсон. Нөл бис явах юм болж тээ. Тэгээд энэ дугаар дээр л ярих хэрэгтэй л юм байна. Нуух шүү аа. Муухайд. Наа. Ойлоо зүгээр л ингээд подкаст нэр ярьдаг ч зүгээр ингээд чи чаа тэгэл хальт ярьдаг юмнууд байдаг шүү дээ. Тэр мөр ингээд бодохоороо ингээд амар нөлөөлдөг гэх юм. Тэгээ хойлоо ялангуяа хувцснууд ярьдаг шүү дээ. Тэгээ би тэр нэг юм нөгөө камелтөө готлож одоогоороо босдог заяа. Йоо. Ямар сони манай хүн дуртай л байгаа даа. Тэгэхээр над би өгнөс гэж нэг юм. Йоо. Тэгэхээр тий сайн л санаа юм байна дөө. Им найз нөхөд яг ойрын хүмүүсээс ингээд амар их нөлөөлөл авдаг. Тийм учраас бас хинтээ ер нь өөрийнхөө хүрээллийг тий нэг тийм инспирэшн авах эсвэл зүгээр ядаж зөв инспирэшн өгөхгүй яах өгөх залуу байхгүй шүү дээ. Гэхдээ нэг юм амар комфорт өөртөө гоё эргээр нөлөөлж чадах тийм хүрээлэлт байх нь амар чухал юм шиг санагдсан. Би энэ охиныг ярих гэсэн байхгүй юу? Энэ охин одоо Instagram дээр 6461 дагагч тий. Тэгээ чи хальт энэ охин мэдгүй. Чи хальт Instagram-ыг гүйлгээд үзтээ. Ямар ийм амар юу юм дээ? Европ урамсгалтай юм бэ? Австрид амьдардаг. Nice юу ямар гоё бит юм. Энэ охиныг би дагаад ер нь оюутан байхасаа л хэлж тагсан баг. Энэ охин надад бүр яг ингээд юм clean girl vibe амар мэдээлдэг. Тийм ээ. Нэг тийм хүнтэй ах надад амар чухал юм шиг санагддаг байхгүй юу? Яг тэр хүн шиг байж боломжгүй эсвэл чадахгүй ч юм уу тийм байж болно. Гэхдээ clean girl vibe өгдөг хүн амар чухал юм шиг санагдаад. Тэгээ энэ охиныг би Instagram-д оруулах болох болов уу? Та энэ охин руу ороод ерөн зүгээр зургуудыг нэг гүйлгэж үзээ таалагдвал таагаарэ. Амар гоё охин. Энэ охин бүр ингээд яг надад ингээд амар төгс санагддаг заяа. Лаг гоё биштэй. Амар царайлаг, амар мэдрэмжтэй. Тэгээд яг надад бас нөгөө юу фэшн инфлюенс өгдөг хүмүүс. Гоё брэндүүд юмнуудыг яг энэ охиноос харж агаад авч мар санагддаг. Тэгээд нэг юм өөрийнх нь сториг үзэхээр өөртөө таалагдаж нэг юм өөрийгөө гоё орчинд байлгаж өөрөө гоё байж амьдрах туфтаа охин юм шиг санагддаг. So cute. За тийм байна да. Тэгээд энэ жилийн хамгийн энэ жилийн биш ер нь би биенийхээ хамгийн сайн нөлөөлөгчөөр би тодрууллаа. Тийм мохот. Бахуу ярьж иржсэн мохот. Үнэнлэхтэй хүмүүс өөрийн санал нийлнэ. Яаж ч уцал яг найз нөхөд найз нэг чинь ч юм уу ажлынхан ч үт юм уу тий. За дуусахгүй лаа. За дуусхая да. Тэгээд дараагийн дугаар чаленж ярина.
челленж бит хоёр хийж чадсан уу үгүй юу л гэдэг тухай ярих нь одоо. Тийм ээ. Эсвэл зүгээр нэг юм санаа байна. Хоёлаа энэ дараа дахиж өөр нэг эпизод оруулаад тэгээд челленж яг зүгээр өнөөдрөөр хэлж байгаа юм шиг сууж 14 хоног яг хийж үзээд. Чиний нүднээс нэг гал харагдахгүй шүү. За яри тий. Яри. Тийм ярьж байгаа тэгээд эх дугаар дээр шийдээл хэлээ да тий. Я харуулсан нь эх дугаар дээр челленж яригдчих магадгүй үгүй ч хийж магадгүй. Бахны. Тэгээ энэ сэдв ер нь чамд ямар санагдав? Ер нь мартцсан амар юм байгаа гэж би боддог байхгүй юу? Би болохоор зүгээр амарсан бэлтгэх хэрэгтэй очил гэж бодчих. Харин тийм зөвхөн юм хөргөн симпл жижигхэн одоо яг боддог бүтээгдэхүүн байдаг юм уу? Тиймэрхүү юм байсан бол илүү сонирхолтой байх гэж бодсон юм уу? Тэгтээ бид хоёрын хинж чадсангүй л тий. Зүгээр энийг дахиад хийчихээ. Харин бүтээгдэхүүнээр хийдэ тусна. Өнөөдөр бол илүүтэй жоохон нэг дэвэрлээ. Тэгээ дараагийн удаа яг тэгвэл бүтээгдэхүүн ярьцгаая. Тийм хүмүүс бас тэр бүтээгдэхүүнүүд нь дандаа амжилттай бүтээгдэхүүн бас байхгүй бах тий. Амар нөлөөлөл татаад байлцсан ч юм байсан ч болох юм тий. Тийм. За тэгцгээе. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан баярлалаа. Баяртай. Баяртай сайхан амраарай.